За удаан ажил дурын танхимаас зохион байгуулдаг Entrepreneur podcast-ийн манай ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай зочноор Сүү хувьцаат компани захирал Ган Тулан маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн нэвтрүүлэгт оролцох цаг зав гаргасан танд баярлалаа. За урьж оролцож байгаадас баярлалаа. Сүү хувьцаат компани бол одоо манай Монгол улсын одоо үндэсний ууган үйлдвэр хүн ардыг маань одоо сүү цагаан эдгээр хангаж ирсэн юм одоо сайхан төвхтэй байгууллага байгаа. Тэгээд Сүү компани хувьд бол худалдаа ажилтнуудын танхимаас зохион байгуулдаг Entrepreneur гэдэг шагнал гардуулах арга хэмжээнд маань одоо тогтмол одоо оролцоод өрсөлдөж одоо за алтан мөнгөн одоо хөрөл гэдэг одоо маш олон одоо одоогийн он жилүүдэд бас энэ шагналуудыг хүртэж ирсэн юм уламжлалт төвхтэй байгаа. Тэгээд 2025 онд бас Сүү хувьцаат компани оны шилдэг одоо аж ахуй нэгжээр бас шалгарч одоо амжилтуудаа баттгсан байгаа. Тэгээд Сүү хувьцаат компанийнхаа хамт олонд одоо бас энэ сайхан одоо үйл хэргийг одоо хүргэж одоо Сүү шигийн цагаан одоо бизнесээр одоо Монголын ард түмнийг ингээд хондаалж байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгээд бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ Сүү гэдэг бүтээгдэхүүн маань бол өөрөө Монгол түмний одоо соёлын хувьд бол яг зайлшгүй одоо ингээд сууж өгсөн үндсэн бүтээгдэхүүн бол байдаг. Тэгээд ер нь бол яг энэ үндсэн бүтээгдэхүүнээ бидний хувьд бас анх одоо за ер нь бол 90 он 2000 он 2010 оны үед бол ерөөхдөө алдсан байсан. За бидний одоо яг супермаркет дэлгүүрийн яг хоймор хэсэгтэй одоо яг гол лангуун дээр бол одоо Оросоос импортлж оруулж ирсэн. Өөр Монголд Хятадаас импортлж оруулж ирсэн одоо мом милк гили эсвэл сэлэнг молокоч гэдэг юм уу те ингээд ийм бүтээгдэхүүн ерөөхдөө ч ихсдэг. Харин Монгол сүүн өөрөө годомжинд гарцсан байсан. Одоо байрныгата одоо сүү аваарай, шил аавны энэ төр гэдэг ингээд зардаг тэгж тийм болсон байсан үед. Тэгээд ер нь бол эргүүлээд яварч байсан ингээд нэг супермаркет дэлгүүрүүдийнхээ хойморт бол Монгол сүүтэйг ингээд өрсөлдөх тийм боломжийг бол одоо сүүлийн 10 жил явах гарангийн хугацаанд бол нэлээ амжилттай бас хийгээд хэрэгжүүлээд явчлаа гэж харж байгаа. Сүү хувьцаат компанийнхаа ерөнхий одоо Монгол улсад үзүүлж байгаа эдийн засаг нийгмийн одоо нөлөөллийн талаар уламжлалт бүтээгдэхүүний талаар хоёлаа яриагаа эхлүүлж байна. Сүү хувьцаат компани одоо үйл ажиллагаараа эхлэхээс өмнө Ган Тулан гэдэг хүн ер нь ямар мэрэгжилтэй хүн юм яагаад энэ сүү бүтээгдэхүүний салбарыг одоо удирдах болов ер нь одоо таныг сонсоход дуулуурхайн салбар, санхүүгийн салбар гэдэг бас маш олон одоо салбарууд руу орж ажиллаж исэн байдаг. Та энэ талаар хуваалцаач. За ер нь би өөрөө бол 2003 он Плехановын нэрмжтэр холбооны улсын одоо эдийн засгийн академиг бол эдийн засгч банкер мэргэжлэр бол төгссөн. За ажлын гараагаа бол яг Хас банкнд яг өөрийнхөө мэргэжлийн дагуу эхэлсэн л дээ. Тэгээд ер нь яг яагаад ингэж энэ банкны салбараас гараад одоо уул уурхай гадаад худалдаа, хөдөө аж ахуй үйлдвэрлэл гэл ингээд нөгөө салбарууд руу явцсан гэхлээр тухайн үедээ бол би бас нэг Global CEO гэдэг нэг одоо нэвтрүүлэг гарч ирсэн 2008 оны үед. За тэр үед бас ингээд ер нь гэр бүлийнхэн маань энэ ороод үзээч өөрийгөө ер нь сориод үзээч гэдэг байдлаар энэ орж ирсэн. Тэгээд тэр үеэс эхлээд ер нь бусад салбаруудаас аягүй нэг ажлын саналууд ирээд тэгээд ер нь бол ингээд за яг банкндаа үлдээд тэг банкныхаа энэ карьерийг явах уу эсвэл ингээд салбар солих уу гэдэг тийм нэг сонголт руу орж ирсэн. Тэгээ ер нь яг салбар сонгосон гол шалтгаан нь өөрөө юу байсан гэхлээр нэг бол тухайн би өөрөө яг Хас банкны маркетингийн газрын дэд захирал хүртэл ерөнхийдөө яг тэлэрээс эхлээд ингээд нэлээд богинохоо хугацаанд ингээд карьер өссөн тийм байсан. За тэгээд яг цаашаа ингээд карьерийн дараагийн шат гээд ингээд нэг газрын захирлаас дээш харангуут гүйцэтгэх захирлал байдаг. Тэгээ одоо юу гэдгийг за яг энэ дээр ингээд үлдээд гүйцэтгэх захирал болохын тулд одоо хэдэн жил ажиллах уу гэдэг харангуут тухайн үед бол одоо маш залуухан гүйцэтгэх захиралтай буюу одоо тухайн үед бол гаан захирал одоо Хас банкны гүйцэтгэх захирлаар байсан. Тэгээд одоо ер нь бол нэг тухайн үед ч одоо энэ гарах ч юм уу те эсвэл ус төрлөө орох гэдэг юм. Тиймэрхүү энэ ямар нэгэн тийм нэг бодол тийм ерөөсөө хүлээлт ерөөсөө байгаагүй. Тэгэл яг гүйцэтгэх захирлаар л ажиллаж байгаа. Тэгэхээр ийм одоо юу гэдэг мундаг гүйцэтгэх захирал байгаа үед бол би ингээд энэ дотор ингээд яг карьер хийгээд ажиллах юм бол ер нь нэлээд удаан хүлээгтэй нэлээд урт хугацаанд өөрийгөө харуулах боломжийг харах юм байна гэдэг талаасаа бол харсан. Нөгөө талдаа за ер нь нэгэнт ингээ сайн банкир болж байгаа бол ер нь би нөгөө банкны одоо гол харилцагч талаас нь ер нь банкны системийг ойлгол өөрөө маш сайн банкны гүйцэтгэх захирал болж чадах юм байна гэдэг талаасаа бол харсан. Одоо юу гэдгийг
банкн дээр чинь уул уурхай тий ингээл гадаад худалдааны үйлдвэрлэл хөдөө аж ахуйн ингээл компаниуд тий барилга ирээл ингээл зээл авах гал ирээл яаж байгаа тий. Тэгэх юм бол би өөрөө яг энэ банкир мэргэжилтэй хүн яг энэ салбарууд дээр нь очиод ажиллах юм бол дараа нь ингээд нөгөө банкны салбарт буцаж орж ирээд захирлаар юм ажиллах юм бол яг нөгөө харилцагчдынхаа гол нөгөө нэг хэрэгцээ шаардлагыг маш сайн мэддэг одоо удирдахч болох юм байна. Тийм болохоор ер нь бол ингээд бус салбаруудыг ер нь сурыг яг дотор нь орж одоо өөрийгөө бас одоо хөгжүүлэе гэдэг тийм зорилгыг бол агуулсан. Тэгээд тухайн үедээ бас нэлээд эрсдлээ тооцоолж гаад нэлээд имэж гаад за ер нь нэг сурахад хамгийн хялбар байж болох үеч те шилдэг ингээ банкир эдийн засгийн мэргэжилтөнд шилжихэд бас амар байж болох үеч ингээ мэргэжил одоо салбар гингөө за ер нь нэг гадаад худалдааны салбар ер нь хамгийн энгийн одоо хурдан сурчих боломжтой санагдаад тэгээд энэ гадаад худалдааны салбар тэр трейг нэг уул уурхай чиглэлийн бас үйл ажиллагаа болдог. Тэгээд Monis Group-ыг бол сонгоод бол тухайд бол орж исэн. Monis Group дээр 5 жил ажиллаад тэгээд тухайн үед бол яг 9-өөс 13 оны хооронд бол яг энэ одоо гадаад худалдаа уул уурхай чиглэлээр бол ажилласан. Тэгээд ер нь бол нэлийн одоо азтай гэх юм уу бас нэг хийсэн ажил ихтэй. Яг 9 оны 1 сард Monis Group-д ороод тэгээд тухайн үедээ бас одоо энэ оюутлогын гэрээ ерөнхийдөө бас батлагдах нэлээд төгссөн. Бас төрийн албан дээр дундчтны дарга нарын зөвшөөрөл нэлээд хүлээгдчихсэн. Тэгээд тэрийг одоо нэг батлуулах ажил төслийг бас нэг Monis талаас эхлүүлэх нэг 4-ийг сонгох ажил энэ төр дээр бол миний хувьд бас тэр 4-ийнх нь 3-ыг нь одоо сонгох ажил дээр оролцож тэгээд энэ 9 оны 10 сард энэ гэрээ зурагтаад тэгээд энэ уул уурхай гэдэг зүйлч бас нэлээд ер нь зөвхөн уул уурхай биш л тэр нэг улсын эдийн засгийн талаас бас нэлээд хөгжсөн. Тэгээд миний хувьд бас яг ажиллаж исэн салбар үл бас өөр нэлээд сайн өсөлттэй л байсан л та. Тэгээд тэгээ 14 онд ер нь бол яг сүүгчд 14 оны 1 сарын 1-ээс сүүгчд компани гүйцэтгцгэлээр бол очисон. Тэгээд тухайн үедээ бас яг 13 оны 5 сард одоо тузын сүүгчд компани тузын дараа Ганбаатар захиралтай бол уулзаад ер нь бол за сүүгчд компани дээр орё гэдгийг бол тодорхойлоод тэгээд тухайн үед бол ер нь бол бас гэрээгээ дуусгах те нэг улаан гадаад талын салбар дээр ажлуудаа бас хүлээлгэж өгөх дуусгах тэр ажлуудаа хийж чад. Тэгээд 14 оноос бол орж ирсэн. Тэгэл ер нь яг сүр орсон одоо анхны түүх бол тэр л байна л да. За банкны шалбараас хувийн хвшил рүү тэ бизнесийн шалбар руу за тэр дундаа уулуурхай шалбар руу. За тэгээд одоо үндэсний үйлдвэрлэгч хүнсний шалбар руу ингээд шилжээд байна. Энэ дундаас таны олж харсан ялгаанууд салбар солих бүрд дахиад шин сорилтуудтай тулгардаг баг. Тэгэхээр салбар болгон дээр өөр нэгэн онцлогуд байгаа. Таны ингээд ажлын одоо ингээд юу гэдэг карьерийн чинь ингээд үе явцыг ингээд хараад үзэх юм бол энэ богино хугацаан дээр тодорхой одоо салбарууд дээр очиод очисон салбар болгон дээр бас тодорхой амжилтуудыг гаргасан одоо ийм түүх харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр энэ талаар та бодлоо олцооч. Тэг ер нь бол яг за нөгөө зөвхөн удирдах ур чадвараас гадна чинь харилцааны бас ур чадварыг үе чухал мэдээж яг нэг шин салбар руу очихлаар бүх зүйлийг шинээр эхэлнэ. За ингээд гаднаас харахаар ингээд тухайн салбарыг мэдж байгаа юм шиг боловч яг дотор нь орохлоор бас яг нэг ажил явах процесс юм уу те. Тэгээ яг нарийн мэрэгжлийн мэдлэг туршлагууд шаардсан зүйлүүд бол асар их байдаг. Тэр талаасаа бол бас нэлээд одоо сорилт бол ихтэй бол байдаг. Тэгээ нэг талаасаа бол ингээ өөрийгөө байнга сорилтонд оруулна гэдэг маань үргэлж бас нөгөө юм тархиа шин тэгээ залуугаар нь байлгах бас маш сайн дасгал болж өгдөг юм болов уу гэж боддог. Тэгээд яг тухайн үедээ бол нэг банкны салбар дээр ингээ 5 жил ажиллаж байхлаэр за бусад банкны удирдлагууд ч юм уу те эсвэл яг нөгөө банкны системийн удирдлагын одоо зохицуулагч байгууллагуудын удирдлагч гэдэг юм уу. Тэгээд ер нь тэнд ингээ хөрөнгө оруулагчид нар томоохон зээлдэгч нар гэдэг юм ингээд нэг айгүй олон хүрээл олон мэддэг таньдаг болчлоо гэдэг тийм те ер нь бол ингээ өөр салбарт шилжиж гисэн бас энэ усуудаа ингээ харилцаа явахад явандаа л гэж боддог байсан. За тэгэл яг ингээл гадаад худалдаа яг уул уурхайн салбар руу ороод ирэхэд өмнө юус огттэй мэддэггүй байсан, таньдгүй байсан. Гэхдээ маш чухал үүрэгт гүйцэтгэдэг те маш өндөр албан тушаал те бас ажлыг нугалдаг тийм усуд ингээд байдаг. Тэгээд одоо хүмүүс нийгэмч гэсэн нэг таньдгүй тийм усуд байдаг. Тэгэнгүүт эргээд бас ингээд ийм хүмүүс байдсан биз дээ гэдэг ингээд ерөөс таньдгүй усуд ингээд маш олон хүмүүстэй ингээд танилцаад уулзаад эхэлдэг. За тэгээд за ер нь бол ингээд нэг уул уурхай банкны салбар дээр чинь бас айгүй олон ингээд хүмүүстэй танилцаад мэддэг болоод ирэхлээр за одоо ингээд болцсон билгүүдээ тэ ер нь их олон хүнтэй таньдаг мэддэг боллоо гэл. Тэгэл яг ингээд нөгөө хөдөө аж ахуй үйлдвэрлэл
өсний үйлдвэрлэл рүү ороод ирэнгүүт бас ерөөсөө огт өмнө харж байгаагүй те танилцж байгаа уулзж байгаа тийм хүмүүсүүд байдаг. Тэгэл одоо юу гэдэг нь сүүлд бас ингээл яг нэг хөрөнгөний зах зээл хөрөнгөний бирж гээл тэнгүүл бас ялгаагүй ингээл айгүй олон хүмүүстэй танилцдаг мэддэг гэл. Тэгэхээр ер нь бол яг тэр нөгөө харилцаа тал дээр бол үргэлж нөгөө шинэ хүмүүстэй танилцаж шинэ орчинд ордог. Тэгээ энэ өөрөө эргээд бас нэлээд сорилтыг бий болгоно. Нөгөө талдаа маш их сонирхолтой байдаг. Тэгээд нөгөө талдаа бол бас яг маш их зүйлийг сурж авах тэр боломжийг бол олгодог. Мэдээж хүнтэй танилцах болгонд чинь тухайн хүн дээр өөр ингэсэн давуу талууд байгаа, сул талууд байгаа. Тэгэхээр яг тэрийгээ бас яг өөр дээрээ тодорхой хэмжээнд харьцуулж байгаа. За ер нь энэ зан чанар бол маш хэрэгтэй зан чанар юм байна. Энийг бас нэг тэ өөртөө шингээж авах тийм хэрэг шаардлага бол байна гэж талаас нөгөө талаас бол аймаггүй зан чанараа бол бас яг ингээд юун дээр бол онцгүй байдаг юм байна гэдэг талаас гэдэг ч юм уу. Тэ ер нь бол ингээд нэг хувийн талаас ч гэсэн бас давхар хөгжөөд мэрэгжлийн талаас ч гэсэн бас давхар ингээд харилцаа талаас хөгжөө явчихдаг. Сүү хувьцат компани дээр очиод ямар асуудлуудтай толгор. Ер нь таныг анх очиж явах сүү хувьцат компани ер нь ямар шүү байр байдалтай таныг өгтөж байгаа. За сүү хувьцат компанийн хувьд бол ер нь бол яг нөгөө сүү гэдэг бүтээгдэхүүнтэйгээ холбоотой ч юм уу маш гоё тийм нэг эгээлэг хамт олно. Ер нь ингээд нөгөө бид нэр сүү үйлдвэрлэдэг, бид нэр юм гоё буянтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэг талаас ингээд нэг буян тарааж байгаа. За ер нь ингээд хэлэхэд нэг юм за шашны байгуулагч гэж юм шиг тийм ер нь айгүй хүмүүс нь бол тийм эерэг хамт олон байдаг. Тэгээд их гоё хүлээж авч ирсэн. Тэгээд би чинь тухайн үед чинь ингээд 30 настай гүйцэтгэх захирлаар бол очиж байгаа. Тэгээд яг одоо юу гэдэг нь намайг юм жоохон залуу гэдэг ч юм уу тийм талаасаа биш. Яг л ингээд нөгөө бүгд л захирлаа даргаа гэж одоо ямар ч нөгөө хинч хардаагүй ч юм уу эсвэл өөрийгөө ингээд тодорхой хэмжээнд тэр хүндлэлийг бас нэг тодорхой хугацаанд авах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь ингээд тэгээгүй ахтал ерөнхийдөө ингээд айгүй яг ихнээсээ л за ингээд нөгөө хүлээлт нэг талаас бол хамт олонний хувьд бол айгүй өндөр байсан. За нөгөө талаас бол хүндлэл бол бас дагаад бас айгүй өндөр байсан. Тэгээд ер нь л их гоё хүлээж авсан. Тэгээ миний хувьд бол бас нэг одоо өнгөрсөн хугацаанд нэг барьж авдаг бодлого гэх юм уу тэгээ хувийн талаас ингээд жишээ нь компани захирал удирдлагууд ингээд нэг юм баг үүсгэчээд тэгээ нэг компани болгон дээр очихлаар ингээд баахан хүн амтан солиод ажил тэр үний ингээл амьдрал карьерийг нэвдээл тэ ингээл одоо юу гэдэг нь би багаараа удирдан багаараа ажиллана гэдэг ч юм ингээд нөгөө солио яваад байдаг. Миний хувьд болохоор ер нь бол тэгж ерөөсөө солидгүй хүмүүсийг одоо очичаал за би энэ зөвхөн энэ одоо хүнийг багтаа ажилуулна тэ одоо ингээл нэг баахан хүмүүс чирээл яваад байдаг хүн бас нэг удирдагч нар байдаг шүү дээ. За яг тэрийг бол би нэг муу гэж хэлэхгүй одоо сайн гэж хэлэхэд бас давуу талууд байдаг баг. Гэхдээ миний хувьд болохоор ер нь бол яг нөгөө яг өгөгдсөн багтаагаа ажиллах. Тэгээд тухайн удирдлагын багт ажиллаж байгаа улсуудынхаа яг давуу талуудыг илүүдлэхүү олж харах. Тэгээд тэн дээр нь давуу талууд дээр нь тулгуурласан илүү өндөр бүтээмжийг гаргах тал руугаа бол илүү ажилладаг. Тэгээд одоо нөгөө талдаа бол одоо жишээ нь тухайн темпийг юм уу хурдыг юм уу гүйцэхгүй улсууд өөрсдөө янда тэгээд нэг бол за би сурч тийшээ сурахаар явлаа эсвэл би өөр тийшээ орлоо гэл тэгэл одоо гарах нь өөр гараал явах нь яваад тэгээд явчихдаг л та тийм. Ер нь бол тэгээд аль болох тэгж нөгөө өгцөн багтайгаа илүү тодорхой хугацаанд ажиллаж тухайн багаасаа бас үр бүтээл гаргах тийм одоо бодлогыг барьж ажилладаг. Ер нь ямар санхүүгийн нөөц болцоотой компаниг аваа. Ноо хэрвээ нууц швэл 14 онд. За ер нь яг сүүцэд компанийн хувьд бол яг өөрөө хувьцаат компани Монгол хөрөнгөний бирж дээр ажилладаг. За тухайн үед бол нэг 28 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй. За жилийн нэг 2 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. За нэг 30 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийдэг тийм компани л байсан. Тэгээ ер нь бол яг 2009 оноос эхлээд нэлээд том хөрөнгө оруулалтууд бол хийгдсэн. Хөрөнгө оруулалтуудаа бас яг ингээ 100% нөгөө хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг бас гаргаж авч чадаагүй. Тэгээ хугацаанд болоог байснаас яг тийм нөгөө цаг үе дээр бол орж ирж ирсэн. Та түрүү нөгөө яриандаа дурдсан манай хүнсний зах дэлгүүрүүдийн лангууг нийлэнхүүдэл Оросын нөгөө шар сүү эзэлсэн байсан шүү дээ. Тэрийг одоо ингээд Монголын одоо миний Монголын сүү ч юм уу сүүгээр солиход одоо ямар үйл явц болов? Хэр одоо хугацааны турш тэр үйл явц үргэлжлэв? За энэ дээр бол яг за миний хувьд бол өөрөө санаачлаад нөгөө талаасаа бас энэ яг хүнсүдээ аж ахуйн яамн дээр нэлээд бас дэмжлэгийг аваад тухайн үеийн одоо төрийн нарийн ч юм уу те бас яг бодлогын газрын дарга нар сайд нар бас маш сайн дэмжсэн. Тухайн үед бас яг ер нь засгийн газар улсын хурал дээр ч гэсэн аягүй сайн дэмжсэн болов гэж үзсэн. За тэрний яг юу байсан гэхэлэр
Ер нь манай Монгол улс ч өөрөө нэг импортын албан дотор 5% байдаг байхгүй юу? Тэгээд 5% гэдэг бол ер нь бол за нэг 100 төгрөгийн зүйл дээр 5% дотор төлөөд 105 төгрөгөөр одоо Монгол улсад зарах боломж үүсэж байна л гэсэн. Тэгэнгүүт Монгол улс маань бол өөрөө дэлхийн номер 1 үйлдвэрлэгчийн нэг талдаа нөгөө талдаа болохоор дэлхийн топ 10 за яг тодорхойлох юм бол эхний 8-д ордог одоо хүнс үйлдвэрлэгчийн нэг хойдолд нь одоо тэр хөрш оршдог байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн 2 том одоо үйлдвэрлэгч улсын дунд оршиж байгаа юм жижигхэн одоо 3 сая 500 мянган хүн зориулсан зах зээлийг одоо хамгаалж байгаа хамгаалалт нь 5% дотор байхгүй. За тэгэнгүүт одоо юу гэдгийг тэр урд хөршид байгаа хэдэн тэрбум хүнд үйлдвэрлэж байгаа тийм том одоо хүчин чадалтай үйлдвэрлэл явуулдаг. Одоодын зах зээлтэй тэр үйлдвэр за нэг 5% дотор төлөөд Монголын зах зээлийн энд байгаа нэг 3 сая хүнд нэг илүү бараа шийдчихэд нэг асуудал бол байхгүй. Нөгөө талдаа тэр хойдолд хөршид бас ингээд 140 сая гаруй хүнтэй хүн амтай одоо бас улсад бас ингээд тэр улсдаа зориулж байгаа үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээсээ бас наашаа нэг 5% татвар төлөөд оруулаад ирэхэд ямар ч асуудал байхгүй. Тэгээ тийм ерөнхийдөө нэг нөхцөл байдал бол байсан. Тэгээ энэ өөрөө эргээд нөгөө одоо тэр нөгөө орж ирж байгаа сүү нэг 5% татвар төлөөл ороод ирэх нь шүү дээ. Тэгээл ер нь энэ өөрөө дотоодын үйлдвэрлэгч нар дотоодын сүү бэлдүүлж байгаа улсуудыг л одоо годамжинд гаргасан байсан гол шалтгаан нь бол тэр байсан. За тэгээд ер нь энэ импортын татварыг бол нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдгсэн. Тэгээд тухайдаа бол ер нь бас сангийн яамн дээр бас ер нь сангийн яамны нэлээд дургуцаа за бид нэр ингээ олон улсын худалдааны байгууллагт одоо ингээ 5% гэрээ юмуд байгуулцаа. Одоо ингээ энэ 5%-аас ингээ нэмэгдүүлэх юм бол ер нь худалдааны байгууллагаас хөөгдөх эрсдэлтэй энэ дэргээл тухайд ярьж байна. Тэгээд тухайд яг нэг стратегийн хүнс гэдэг ер нь юм тодтол гаргаж ирья. Яг Монгол хүн өөрсдөө нэгдүгээрт хэрэгэлдэг. Хоёрдугаар дотоодын үйлдвэрлэл нь өөрөө бас яг энэ үндсэн амьдралын хэм маягтай юм уу яг энэ үйлдвэрлэж байгаа энэ потенциал боломж нь өндөр энэ хүнсний бүтээгдэхүүнүүдэд ер нь бол ингээд стратегийн хүнсний жагсаалтанд оруулаад за тэгээд тэрнийхээ юм татварыг 15% болгоё гэдэг тэр ерөнхийдөө шийдвэр бас яг хүнсэд байж байгаа юмнаас гараад тэгээд тухайн үед чинь бас нэг өндөг тансаг хэрэглээ энэ төр гэж бас ингээд яг тэр нэг үндсэн стратегийн хүнсний жагсаалтаас энэ тухайн үед бол хасагдчихсэн. Тэгээд сүүлд орж ирсэн. Тэгээд ер нь яг энэ стратегийн хүнсний импортын албан татварыг 15% болгосон бол өөр айгүй том хөшүүрэг болж өгсөн. Энэ шийдвэр бол өөрөө яг энэ хүнсний салбар, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх айгүй том хөшүүрэг болж өгсөн. Яг тэгэхээр энэ экстра 10% бид нар яасан гэхлээр эргээд нөгөө фермерүүд дээрээс очиод сүгэ авах үнэ нэмэгдүүлж байгаа. Тэр 10%-аар. Тэр 10% зөрүүнээр. Тэгэнгүүт тэр фермерүүд хот руу өөрсдөө ингээд нэг портер юм уу те вагон суугаад ингээд тээвэрлээд байж ирснаас ингээд сүү компани машинаараа ирээд ингээд гэрийнхэн гадаанаас ингээд сүүгийг авчиж байгаа нь өөрөө илүү ашигтай болоод ирж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол ингээд нөгөө өөрсдөө орж ирэхээс илүүтэйгээр ер нь юм үйлдвэрүүдэд тушаах тэр нэг том хөшүүрэг болж ирсэн. Нөгөө талдаа бол бас яг энэ хөдөө аж ахуй тухайн үед бас нөгөө хуулийн үед хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн одоо мах сүү ч юм уу те энэ бүтээгдэхүүн нөөцөс чөлөөлөгдөнө гэд яг малчтыг чөлөөлсөн. Гэхдээ үйлдвэрүүдээ ерөөсөө чөлөөлөөгүй, дэлгүүрүүдээ ерөөсөө чөлөөлөөгүй. Тэнгүүд тухайд ер нь бол манай сүүцэд компани үндсэн бодлого бол өөрөө юу байсан одоо ингээд хөдөө аж ахуйгаас сүү аавна гэдэг 2006 оноос хойш ингээд малчтайгаа ажилдаг. Тийм байсан. Гэхдээ малчтайгаа ажиллаа сүү авахын хэрээр компани тэр нөөтийн өрөнд ороод идэг гэсэн байхгүй юу? Яг тэгэхээр нэг бид нөөтийн патан малчтаас авч чадахгүй. Тэгэхээр эргүүлээ дэлгүүрүүд зарангууд бид нэг малч дэлгүүрүүдэд нөөтийн бичиж өгнө шүү дээ. Тэгээд ингээд үйлдвэр өөрөө нөөтийн өрөнд ороод байдаг. Тэгээ энэ асуудлыг бас ингээд ямар угаага ерөн санаачилж тавиад тэгээд энийг бас аягүй сайн дэмжигдээд за тухайд ер нь бол дэлгүүрээ хүртэл ерөнхийдөө дэлгүүрүүдийг хүртэл ерөнхийдөө бас нөөтөс чөлөөлөх ажлыг бас хийгэж байсан. Гэхдээ яг тухайд бас ер нь энэ худалдааны байгууллагуудыг заавал чөлөөлөх шаардлагагүй гэдгээр ер нь бол дэлгүүрүүд нь асагдаад яг үйлдвэрүүд нь ингээд нөөтөс чөлөөлөгдөд тэгээ явцсан шийдвэр гарцсан тухайд. За тэгээд энэ бол өөрөө дахиад нэг юм нэг 10% боломжийг олгож байгаа боيو ингээд бас нөгөө үйлдвэрүүд малчтаас яг тэр шингэн сүү авах тэр хөшүүргийг нэмээд өгч байгаа. За энэ өөрөө өмнө нь бас ингээд нөгөө хуурай сүүгээ авчираад сэргээгээд ингээд зараад байсан. Яг тэгэхээр нөгөө хөдөө аж ахуй малчтаас сүү авах гэхээр нөөтийн өрөнд ороод байгаа учраас нөгөө юунес гадаадаас хуурай сүү авчираад сэргээгээд зарах нь бусад үйлдвэрүүд ашигтай байгаа шүү дээ тийм. Тэгээдсэн тийм үйлдвэрүүдийн одоо нөгөө сонирхлыг нь өөрчилсөн гэсэн. Стратегийг нь өөрчилсөн гэсэн. За хөдөө аж ахуйгаас сүү авах тэр боломжийг нээгээд өгч байгаа гэсэн. Энэ өөрөө эргээд бас яг нөгөө
яг тэр чиглэл рүү хөрөнгө оруулалтаа хийхдээ шинэ үйлдвэрүүд барих тэр нэг өгшүүргийг бол тавиад өгч байгаа. За тэгээд ирсний дараа бол ер нь бол ингээд нэг дотоодын үйлдвэрлэл угаасаа өрсөлдөөн гэдэг зүйл дээр одоо хожиж идэг усуд бол яг нэг харилцагч хэрэглэгч нар бол байж идэг. Нэг талаасаа бол нэг фермерүүд ч гэсэн ашиг орлого тэ сүгэ ингээд нийлүүлэхтэй ч гэсэн өмнө нэг компани ирээд нэг үн хилээд авдаг байсан бол одоо 2 3 компани очиод өрсөлдөөд үн хилээд авахлаар тодорхой хэмжээний үний өрсөлдөөн явна. Худалдаалж байгаа үн дээр ч гэсэн одоо юу гэдэг ингээд аль болох хямдхан зарахтай өрсөлдөө тайлцагчтай хэрэглэгчтэй хандхаа өгөх гэдэг байдлаар ингээд нэг өрсөлдөөн үүснэ. Чанарын хувьд том өрсөлдөөнүүд үүснэ тэ. Тэгээд ер нь бол яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол иймэрхүү нэг бодлого шийдвэрүүд дээр гарсан. Тэгээ энэ дээр бас ингээд тодорхой хэмжээний нэг манлайлах гэх юм уу тэ илүү нөгөө тэргүүн игнэнд ингээд явах нь өөрөө тухайн үед ингээд нэг юм байгаа зах зээлээ хараад за энэ зах зээлийн одоо би ингээд эзлэх хувиа 5% нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу те 10% нэмэгдүүлнэ гэдэг ингээд суугаад байх биш. Сэргээрээ тэр нэг зах зээлийн тоогоо одоо тэр 100 гэсэн тоогоо байгаа бол тэрийг яаж 1000 болгох вэ те. Тэгээд тэр 1000 болсон тоогооноос хэдэн үе эзлэх үү гэдэг бол яг гүйцэтгэх удирдлага захирлуудын хувьд бол яг бодож явах хэрэгтэй зүйл. Тэгэхгүй яг нэг 100 дотроо л бодлогоо барайл энэ 100 дотроо л одоо яаж энэ өрсөлдөгчөөсөө энэ 5-ыг нь булааж авах уу? Яаж 5-ыг илүү өрсөлдөгчөөс зарах уу гэд бодоод суугаад их юм бол одоо зах зээл тэр 100 дотроо л байгаад байна. Тэгэхээр яг тэр 100-г хэрхэн яаж 1000 болгох уу те 100000-ын хэмжээнд яаж хүргэх үү? Энэ бодлогын хэмжээнд яаж ажиллах уу гэдэг талаас эхнээсээ сайн санаачлагтай ажиллах юм бол яг тэр нэг боломжууд бол байгаа л гэж байна. Ер нь бол миний хувьд бас яг тэр чиглэл рүү ажилласнаас яг энэ салбарт зөвхөн сувжэд компани гэхээс бас энэ салбарт айгуу том өөрчлөлтийг авчирсан юм болов уу гэж харж байна. Нэг талаасаа төр засгийн бодлогын одоо зөв дэмжлэг, нөгөө талаасаа аж ахуйн нэгжээр ирж байгаа одоо санхүүгийн хөдөлгөх чадвар нь нэмэгдэж зах зээлийг бас тодорхой хувьд өөрчлөх юм боломжууд үүслэе гэж харж байна. Ер нь төр засгийн бодлогод одоо явагдаад сүүлийн үед хүнсний хувьсгал гээл том ерөнхийлөгчийн санаачлагаар явж байгаа том одоо алхмууд явж байна. Тэгээ энэ дээр манай сувжэд компаниас оролцоод явж байгаа. Сүү 2.0 гэдэг дараагийн бас бүтээн байгуулалтын ажлуудаас явж байгаа том төсөл явж байгаа. Тэгэхээр энэ төр засгийн шийдвэр ингээд аж ахуйн нэгжүүд дээр хийж байгаа. Одоо яг энэ цаг үед ямар шүү одоо өөрчлөлтүүд гарч байна, ямар шүү дэмжлэгүүд ирж байгаа вэ? За одоо бол яг ингээд нөгөө хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд бол манайх сөнгөлтэй зээл авсан. За энэ бол ер нь яг хүнсний үйлдвэрүүд дээр яг өсөлт хөгжлийг авчрах бол маш том. Нөгөө талаас бол цаг хугацааг аягүй том хэмнсэн үйл ажиллагаа боллоо гэж харж байгаа. За биднэрт яг энэ нөгөө ер нь хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг байх нь ямар чухал юм бэ гэдгийг бол ковидын үе бол харуулсан гэл яг цаг авчлах юм бол хөршөөд бол яг нөгөө өөрсдөө гард иргэдэг бодол хилээ хаагаал тэ дотоод асуудлаач өөрсдөө айгуу том асуудалтай болчихлоо. Тэгээд өөрсдөө асуудлыг шийдэл явцдаг. Тэнгүүд яг тэр дунд ингээл нөгөө хэрвээ хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг, хоолоо өөрсдөө идэх бартан бол тэгэл бүрч үхэл юм бэл. Нэг бол одоо ингээл нөгөө айгуу олон жил бий болгосон хот энэ нөгөө соёл суурин болохоор эргээл буцаал таардаг ч юм уу тэгээ нэг юм эрсдлүүд бол байгаад. Тэгээ ер нь бол хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх байх хэрэгтэй гэдэг энэ бодлого бол айгуу зөв бодлого гэж харж байгаа. Тэгээ манай Монгол улс ч юм бол яг миний хувьд л аль болох нөгөө нэмүү өртөг ч юм уу те ингээд шингээ хэв тэрийн талууд дээр бас тодорхой хэмжээний тийм жоон болгоомжлолтой ханддаг байхгүй. Одоо жишээ нь одоо юу гэдэг зэсийг одоо юу гэдэг ингээл баг л хамгийн сүүлийн үеийн дээр чип болгоно гэдэг ч юм уу те. Ер нь бол үйлдвэрлэлийн нэмүү өртөг нэмэгдэх болгон дээр биднэрт нөгөө хөдөлмөрийн ус ажиллах хүч хэрэгтэй. Нөгөө талаас цэвэр ус хэрэгтэй. Эрчим хүч хэрэгтэй. Тэнгүүд нөгөө ажиллах хүч нэгдүгээрт хүн амынхаа тоотойгоо уялдаад айгуу бага байдаг. За цэвэр усны нөөц бол өөрөө айгуу хомс. Эрчим хүчний хүрэлцээ бол өөрөө бас хомс. Тэгэхээр ингээд нөгөө яг тэр ер нь бол гуруулал айгуу хомс зүйл дээр бид нэр яг ямар салбарыг хөгжүүлэх вэ болгоор хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бол айгуу сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр аль болох бага захиргаан зарцуулдаг, бага цэвэр ус ашигладаг тий одоо бага хөдөлмөрийн хүчээр өндөр бүтээмж гаргаж ирдэг тийм салбаруудыг л ерөн сонгуул зүгээр. Нөгөө талд бол энэ хүнсний салбар бол өөр айгуу чухал үүрэг гүйцэтгэж явж байгаа. За хүнсний салбар дээр ярихад юм байна. Яг сүүний салбар дээр ярихад бол ер нь бол сүүсүн бүтээгдэхүүний Монгол хүний хэрэглээ бол яг дэлхийн дунджаар аваад үзэх юм бол ерөөдөө жоохон бага байдаг. За энэ Азийн улсууд ерөөдөө нэлээд бага. Европ чиглэлээр бол нэлээд өндөр бол байдаг. За тэгээд ер нь бол энэ 95 оноос хойш энэ Хятад улсын одоо энэ үдийн сүү хөтөлбөрийг бол 95 оноос эхэлсэн байт юм билээ.
За тэгээд 2005 он 2015 онд ингээд нөгөө яг тухайн хөтөлбөрүүдийг дүгнжсэн тийм нэг үр дүнгуудээ талгинжсэн тийм нөгөө хурлууд хийгдчихсэн. Тэгээ яг 15 онд би яг ажиллаж байхад яг тэр нөгөө мэдээллийг бол уншиж байсан. Тэгээ яг тэр 20 жилийн хугацаанд бол хятадулсын иргэдийн дундаж өндөр нэмэгдсэн. Тэгээд чинь бараг 6-8 см-аар нэмэгдсэн. За шүдний өвчлөл одоо 12 дахин буурсан ч илүү тийм ингээд нөгөө тэгээд ер нь бол ингээд 20 жилийн хугацаанд дэлхийн топ 10-д орох сүний үйлдвэрүүдтэй болсон. Тэдгээр нь эргээд нэг эдийн засагтаа өгж байгаа эргэлтэнд оруулж байгаа фермерүүд өгж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа. Татвартаа төлж байгаа хэмжээ нэмэгдэж байгаа. Бий болгож байгаа ажлын байр нэмэгдэж байгаа ч гэдэг юм уу те. Тэрнээс илүүтэйгээр ер нь бол яг энэ улсын бодлого явснараа нөгөө хятад хүнийг дэлхийн бус тус орнууд те бус тус орнуудын хүмүүс хятад хүн гэж хэлэхлээр нөгөө харж байгаа тэр нөгөө өнцгийг те тэр нэг өөрчилж байгаа. Энэ бол өөрөө яг ингээд энэ хөтөлбөрийн хамгийн гол бодлого нь байсан юм а гэдэг тийм үгийг уншичаад энэ ямар айхтар ингэж бодож байсан байхгүй. Тэгээд тухайд би ингээд бодчихсон. Нэрээ яг 90 онд чи ингээл манай аав ээж нар дөнгөжчлөөд эдийн засаг гэж гадагшаа гадаад паспорттой болоод гадагшаа яваал. Тэгээд тухайд тэгэл бүгдээрээ л урагшаа явж байгаа юм те. Тэгэл ирж яхад бид нэр тухайн үед хүүхдүүд сониуч юм чинь хятад өнгөж ямар хүн байдیں۔ Те. Тэгэл ингээл асууж яхад ингээд тухайн үед хилж исэн одоо за ийм одоо нэг цэнхэр дамбал өмсөн дугуй унсан те ингээл шүдний одоо шар ингээд ийм юу гэдэг ч юм ингээл яг тухайн үед ярьж исэн тэр нөгөө төсөөлөл яг 2015 онд одоо юу гэдэг юм би яг тухайн үед анхудаа хятад явчаад ирээд одоо юу гэдэг хятад хүн яг гэж ямар хүн байна гэдээ асуусан бол те би хэлэх үг хоёрын шал эрс төс өөр болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ сүүний хэрэглээ гэдэг зүйлээр маш их хэрэгтэй чухал зүйл юм байна гэдэг талаас бол харсан. Тэгээд яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээний зохимжит хэмжээ нь 400 мл байдаг өдрийн. Доод хэмжээ нь 200 мл бол байдаг. Одоо яг өнгөрсөн 2025 оны тоогоор бид нэр харж байхад бол 80 мл-т бол хүргэсэн. За энэ нөлөөр 2-3 жилийн өмнөхөө бодох юм бол 2 дахь өссөн байгаа таа. Одоо бид нэр үл 40 мл-ийн тэр хэрэгжилж байгаа. Тэрнээс бүр бага хэрэгжилж байсан байна. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө бид нэр соёлын хэмжээнд авч үздэг те үндсэн хэрэглээ гэж бодоод идэг бүтээгдэхүүн байдаг боловч ер нь ингээд нөгөө маш их сонголт бий болж ирээд те нэг юм ингээд хөгжихийн хэрээр нэг бид нэр энэ солиосоо нэлийн холдсон сүний хэрэглэнээс айгу холдсон байгаад байдаг. Одоо жишээ нь 100 ингээд нөгөө монголчууд бид нэр чинь гиз цагаална гээл 103 сард бол дан гэж сүүсүн бүтээгдэхүүн хэрэглэдэг те мах иддэг байсан бол одоо бол ингээд нөгөө мах дөрвөн үлрэл хэрэглэдэг болчихлоо. Нэг сүний хэрэглээ тэрийгээ дагаад ингээд буурчаад байдаг. За баруун аймагуудаар юм уу урд аймагуудаар ер нь нөгөө сүгээ саадаг айл энэ төр чинь бас нэлээд багассан ч юм уу те. Ингээ яваад байдаг. Тэгэхээр ер нь энэ бүгдийг бол эргээд харахад бол бас эргээд яг нөгөө сүүн соёлыг буцааж сэргээх одоо тэр гиз цагаалах хэсэг ч юм уу те ингээ сэргээх юм нь бол өөрөө хэрэгтэй юм байна. Энэ сүний хэрэглээг бас нэмэгдүүлэх боломж байгаа юм гэж харж байгаа. Түрүүс 80 мл-ийг одоо бид нэр тэр зохимжит хэмжээнд 400 мл-ээр хүрэхэд 5 дахин өсгөх шаардлага байна. За тэгэхээр энэ нөгөө сүүсүн бүтээгдэхүүний зах зээлийг дахиад 5 дахин өсгөх шаардлага хэрэгцээ. Энэ одоо 5 дахин өсчээж бид нэр Монгол хүний яг энэ сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээний зохимжит хэмжээндээр бол хүрэх юм байна гэж өнөختөө харж байгаа. Хамгийн өндөр хэрэглээтэй нь Голланд 900 мл-ийн төрөйдөг л үү. Яг тухайн энэ дэр нэлээд өндөр хэрэглээтэй бол байдаг. Тэгэхээр бид нэр бол яг тэр хэмжээнд л хүрэхэд бас нэг талаасаа бол маш их ажил хийх шаардлагатай. Нөгөө талаасаа мэдээж энэ нөгөө нэг талаас бол асуудал гэж харж байгаа зүйл маань бол өөрөө нөгөө талдаа бид асар том боломжийг олгож өгч байгаа зүйлтэй. Бид нэр бол энэ ажлыг гүйцэтгэснээр бидний борлуулалт юм уу те худалдааны зах зээл өөрөө дахиад 5 дахин өсөх төр боломж байна л гэсэн үг. Тэрний хүрээнд ерөнхийдөө би одоо энэ олон зүйлийг яриад байгаа. Тэрний хүрээнд бид нэр сүү 2.0 гэдэг төслийг одоо зээлийг аваад хэрэгжүүлсэн. За манай сүү хүчит компани чинь анх байгуулагдахтаа одоо 84 онд яг энэ хүчин чадлын нэмэгдүүлэхтэй бол 200 тонн сүү өдөрт нэг өдөрт 200 тонн сүү бас хүчин чадалтай бол байгуулагдсан байдаг. За 2009 онд үйлдвэрлэлийн тоног хөрөмжийг шинжлэхдээ бас яг энэ 200 тонныг бол хадгалаад ингээд шинжилсэн бол байдаг. За тэгвэл энэ сүү 2.0 төсөл хэрэгжснээр юу юм гэхэлэр сүүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 400 тонн хүргэж байгаа. Өдрийн хүчин чадлыг буюу 2 дахин нэмэгдүүлж байгаа тийм. Малчтаас сүү хүчит компани маань яаж одоо цуглуулж явж байна? Ер нь зах зээл дээр одоо сүүний одоо энэ хүүхдийн хэлхээтэй холбоотой ч юм уу сүү тээвэрлэх асуудлуудаас болоод энэ бас нэг жоохон хязгаарлагдмал байт юм шиг байна. Сүү хувьцат компани одоо хаана сүүгээ татж байна. Ер нь одоо жилд хичнээн одоо 1000 гэх юм уу сая гэх юм уу тонн сүү боловсруулж байгаа бол.
За бид нэр яг одоо манайх нэг 40 сүүний машинтай. За 6 аймгийн газар нутаг дээрээс сүүг бол өдөр болгон татаж авчирж байгаа. За энэ болохоор Төв, Сэлэнг, Дархан уул, за Орхон, Булган, Хинти гэх 6 аймаг байгаа. За нийт радиусын хэмжээ бол одоо нэг 300 км-ийн радиус дээр радиусаас өдөр болгоо яг сүүгээ бол татаж авч байгаа. За Улаанбаатар хотын сүүний үйлдвэрлэл яг өдөр болгоо ирж байгаа хамгийн хол чиглэл гэх юм бол одоо Орхны гүр байгаа шүү дээ. Одоо Эрдэнэт явагдсан. Орхны гүрээс бол наашаад очиж байгаа. За манай Эрдэнэт хотод бол манай салбар үйлдвэр байдаг. Өдөрт 20 тонн сүү боловсрол хүчин чадалтай. За Орхны гүрээс цаашаа бол ерөнхийдөө Эрдэнэт салбар маань бол сүүгээ тэнд татаад Эрдэнэт салбар руу татаад явчихж байгаа. За манай бас нэг салбар бол Хинтэн аймгийн Бачирээ цуманд байдаг. За зуны үйлдвэр бол яг арч цэгц үйлдвэрлэдэг тийм үйлдвэр бол байгаа. За тэгээд Сэлэнг аймгийн Мандал сум буюу 100 хараад бас 300-ны ферм бол ажиллаж байгаа. Ийм салбаруудтай бол ажиллаж байгаа. За тэгээ үнэчин бол өөрөө нөгөө баярын өдөр амралт гэдэг тийм нөгөө ойлголт бол байхгүй. Өдөр болгоо яг сүүгээ гаргаж идэг. Тэгэхээр яг сүүг бол яг жилийн 365 хоногийн турш бол авч байгаа. Нийт 2500 фермерээс бол сүүгээ цуглуулдаг. Тэгээд 2500 фермерүүд маань бол ер нь сүүлийн үед бас ийм хоршоолын систем буюу яг энэ Европ, Америкт одоо сүүний фермерүүд ажилдаг одоо үндсэн загварын кооператив хоршоолын систем руу шилжээд одоо энэ жил бид нэр 34 дэх хоршоогоо байгуулсан. Тэгээд фермерүүд маань ингээд бас яг хошоогоороо дамжуулж сүүгөө өгдөг юм системтэй бол болоод ажиллаж байгаа. Ер нь яг энэ 300 км-ийн радиус гэдэг маань цаашаа нэмэгдэх боломжтой байгүй бол ер нь яг бид нэр дээд хэмжээнд дээр л очичоод байна гэж хараад байгаа. Тэгээд өшөө холоос тээвэрлэнэ гэхээр эн чинь нөгөө сүү ямар нэгэн нөгөө халаах те ариутгах ажил хийхдэггүйгээр тэр чинь шууд ингээд хөргөөл наашаа ач тээвэрлж байгаа. Тэгээд сүүний машин чинь усны машин авах юм бол ийм зузаан хантай одоо ийм цамцтай гэж ярьдаг бид нэр ингээд бол хан тусгаарлагч. Тэгээд тээвэрлэхэд ер нь бол нэг 6-аас 8 цагийн тээвэрлэлт тааж байгаа. Тэгэхээр ер нь бол яг тэрнээс хол замаас сүү тээвэрлэх юм бол нэг талаасаа бол бензин түлшний зардал нь дийлдэхгүй нөгөө талаасаа сүү өөрөө одоо юу гэдэг нь гашлаад орж ирэх хэрэгсэл өөрөө нэмэгдэнэ гэсэн. За сүүл бол одоо ингээд бас дархан чиглэл рүү нөгөө шин зам тавиад өргөдгөхөд ирэхлээр бас сүү авах одоо тэр 300 км болох тэр боломжийг бол бас нэлээд нээж өгч байгаа. За өмнө нь бол нэг 200 км-ийн радиус 250 км-ийн радиус гал ерөнхийдөө баригддаг бол байсан. Ер нь Монгол улс жилдээ хэдэн литр. За яг нийт бол 102 сая литр бүтээгдэхүүн хэрэглэсэн гэдэг зах зээлийн тооцоо одоо судалгаа бол гарч ирсэн байдаг 25 он дээр. За яг манай компани хувьд болохоор бид нэр өнгөрсөн одоо 2025 онд бол 31 сая литр сүг өдөө аж ахуй газ бол ерөнхийдөө цуглуулж за нийт бол 70 гаруй тэрбум 80 орчим тэрбум төгрөгийн бол худалдаа авалтыг бол яг малчт фермерүүдээс бол хийсэн байна гэж харж байгаа. За энэ бол өөрөө эргээд бид нэр яг нөгөө 88 89 онд одоо социализм үеийн хамгийн оргил үед дээр авч ирсэн сүүний хэмжээг бол ерөөхдөө гүйцэтгэсэн. Тийм. За энэ жилийн хувьд болохоор бид нэр ер нь 38 сая литр сүг бол хөдөө аж ахуйгаас бэлтнэ гэдэг юм ерөөхдөө явж байгаа. За манай фермерүүдийн маань тоо гэхээс илүү чанар бас нэлээд сайжирч байгаа. Бидний хувьд фермерүүдтэй бас хандаж Франц улсаас, за Өвөр Монголоос, Австралиас ерөнхийдөө бас юм сайн одоо чанарын сүүний үйлдвэрийн үнээг бол одоо хилж аваад тэгээд фермерүүдтэй бол нийлүүлдэг үнэгүй. Үнэгүй ч яг ингээд нөгөө эхлээд ямар нэг урчлагаа ч юм уу юу авахгүйгээр яг манад сүүгээ тогтмол нийлүүлдэг. Үн дээр сайн нийлүүлдэг сайн фермерүүдэд бид нэр бол өгөөд тэгээд тухайн фермерүүд маань нөгөө сүүгээрээ тушаагаад тэгээд нөгөө 50% нь ч юм уу ингээд нөгөө сүүгээрээ тушаагаад нөхөд төлбөрөөр төлждөг гэж ойлгож байна. Одоо тэгэхээр 34 фермер 34 хоршоо 2500 фермер дээр бол тийм 2500 фермер 34 хоршоо. Тэгэхээр ч бас нэг 600 нөгөө бид дөрөв нэг танай компани мэдээллийг уншиж ирсэн. Тэгээ бас 650 гаруй өхөр нийлүүлсэн байлаа тий. Тэгээ энэ жил ч гэсэн бас бид нар бас нэлээд их хэмжээний үнэ бас импортлох гол судлаад явж байгаа. Ер нь Монгол үнэ ерөн сүүний чиглэлийн үнэ хоёр бол өөрлөх хэлтэй. Яг нэг салбарт нь болохоор мэдэхгүй. Гэхдээ гарцын хувьд бол бас нэлээд тэнгэр газар шиг зөрүүтэй харагдсан тийм. Ер нь бол яг Холштейн гэж одоо дэлхийн яг сүүний чиглэлээр Европ, Америкт яг гол ажиллаж байгаа сүүний үйлдвэр маань бол яг потенциал нь 35 литр байдаг өдрийн. Одоо энэ Монбилиар, Цементал гэдэг юм бас ер нь сүү махны чиглэлийн юм холимог үйлдвэрүүд байдаг. За энэ бол нэг 25-аас
Тэгээ 25 литр өдрийн потенциалтай. За яг хөө мэдээж нөгөө тэр дотор ингээд нөгөө бас авраг тийм мэдээж нэг гоц гойд тийм үнэнүүд байна л да, өдрийн одоо 40 50 гардаг ч юм уу те. За магадгүй яг тэр рекорд нь 60 байж магадгүй те. Тийм гардаг үнэнүүд байж магадгүй. Тэрнээс бол яг тэр чинь нэг тогтмол нэг өдөр гарч байгаа сүүний хэмжээнээс гадна бас нэг сайлын хоног гэж байдаг. За жилийн 365 хоногийн 250 хоног сайл өгдөг үнэ байна те. 300 хоног сайл өгдөг үнэ байна. Тэгээд 300 хоног сайлаа тогтмол өгж байгаа юу те. Эсвэл ингээд нэг эхлэхтэй буурахтай багасдаггүй ч гэдэг юм уу. Тэр бүх юм нөлөөлч нь орж ирнэ. За Монгол үнэний маань хувьд потенциалын хувьд бол ер нь за нэг 7 8 за 96-аас 7 л байт юм да. Тэгээд жоохон ингээд нөгөө эргэлий зүй болоод ирэхлээр 8 9 сар болдог ч юм уу. Тийм байгаад байдаг. Тэгэхээр ер нь яг нэг үйлдвэрийг одоо сайжруулах тал дээр ер нь ажлууд бол хийж. Энэ өөрөө эргээд фермерүүд дээр бас яг тэр нэг үр ашиг өгөөжийг илүү нэмэгдүүлэх тал дээр бол өндөр өгөөжтэй байдаг. За ерөнхийдөө бол нөгөө тэр өөр өгөөж юунаас гарч ирдэг юм гэхэлэр одоо жишээ нь яг сүүний үйлдвэрийн холштейн үйлдвэрч гэдэг юм голоолганы байдаг гэхэлэр за идж байгаа хоолт хижээлийнхаа 80-аас 85%-ийг нь сүү болгодог гэсэн үг. Идж байгаа хижээлийнхаа. За үлдсэн одоо тэр 15-аас 20% нь юу гэхэлэр тухайн яг нэг үнэнийхээ одоо тэр амьд нь тий одоо тэр нэг хоол өөр биеийнхэн дулааныг хадгалагч гэдэг юм. Одоо тэр бусад одоо идэрхтнийг ажилуулах тэр булчин юм дээр зориулагддаг. Ер нь бол нэлээд тийм булчингийн хөгжил багтай тийм үнэт. Тэгэхээр нөгөө үнэнүүдийг ингээд нөгөө маш сайн ингээд нэг үнэний байр нь байлгах гэдэг юм уу те. Ингээд нөгөө дулааныг одоо температур нь өөрөө ингээд бас тодорхой хэмжээний шаардлага байх ч гэдэг юм. Хоолт ижил нөхцөл. Хоолт ижил нөхцөл тийм. Сайн тохируулах хэрэгтэй. Их тав тух шаарддаг тийм үнэ болчихж байгаа. Тийм тэгэхээр нөгөө Монгол үнэ болохоор эсэргээр одоо баг нийтж чад хижээлийнхэн 20%-ийг нь сүү болгоод үлдсэнийг нь яг нөгөө одоо нөгөө тарга төв хэрэгрэг одоо өөх болгодог ч юм уу тийм байгалийн шалгарлуугаа тийм. Тэгэхээр яг ингээ олон жилийн ингээ нөгөө яг тэр нөгөө байгалийн өгдөл рүүгээ л яваад байна л та. Тэгээ бидний хувьд чинь тэгээд яг яалтчгүй 3 сая 500 мянган иргэний маань сая 500 мянган тэгээ за ингээд Улаанбаатар хот гэдэг суурин соёл руу шилжчихсэн явж байгаа. Тэгэхээр энэ хавийн чинь одоо эргэн тойрныг нөгөө бэлчээрийн мал аж ахуйгаар ингээд сүүгийг хангана гэх юм бол хангаж дийлэхгүй шүү дээ. Асар үнэтэй суугаар чинь. За ялангуяа ингээд Улаанбаатар хотын урагшаа буюу өмнөд хэсэг за тэгээ баруун хэсэг чи өөрөө жоохон тийм цөлжилтийн бүснүүд болохоор ер нь тийшээ ингээд нөгөө газар тариалан тарих тэнцээ ингээд нөгөө эрчимцэн мал аж ахуй эрхлэхэд ер нь жоохон тохиромжгүй байгаад байдаг. Нөгөө газрын гарц те нөгөө ургамлын ургац центр нь бол жоохон сул байгаад байдаг. За тэгэнгүүт ер нь л ингээл үндсэн чиглэл маань болонгуулын хойшоо сэлэнг тэгэл нэг тийм бодлогын хангатлал руугаа толчод байгаа. Баг багтал хар тарлан үнэний ферм гэж манайхан нэг майхан талхад байсан. Тэгээд яг юу ягаал жилчтэй автобусандаа суугаал яг ирэхээр л хар тарлан өхөрнүүд гэл том дийлэнтэй үнэний ферм байдаг. Тэр хавьдсаа бас давуу талтай нэг ойрхон байгаа учраас өрөм тараг сүү гээл тэтэйсээ авчдаг байсан. Их л гоё санагддаг байсан баг. Одоо тэр хар тарлан үнэ гэдэг чинь холштейн үнэ. Холштейн үнэ байсан. Тэгээд нэг хэсэг бол ер нь байхгүй шахуу харагдахгүй шахуу болсон байсан. Одоо тэгээд буцаад ингээд энэ фермерийн аж ахуй хөгжиж байгаатай холбоотой сүүний махны чиглэлийн одоо юмнууд хөрнүүд ингээд чиглэлээрээ шахан болж байгаа харагдаж байгаа. Дараагийн танаас асуух гэдэг энэ нэг хураа сүйтэй холбоотой нэг асуудал байгаа гэдэг. Тэ одоо ингээд шингэн сүүгээрээ бүх юмудаа ингээд нөөц ингээд хангая гэхээр саяны таны хэлснээр бол 102 сая литр сүүгээр ингээд дотоод хэрэгцээний шингэн сүүг бүрэн хангахад хэцүү байдیں۔ Тэгээд одоо энэ нөгөө сүү хураа сүү бол бас нэг квоттой өдөр орж ирээд байдаг харагдсан. Тэгэхээр ер нь хураа сүү шингэн сүү хоёрын харьцаа ерөөхдөө ямар хөө байна. Хураа сүүгээр бол ер нь ямар хөө бүтээгдэхүүнүүд дээр голчлон ашигладаг ямар учраас ашигладаг юм бол үзэгчд маш сонирн байж магадгүй. Ер нь хураа сүү гэдгийг бол дахнаас нь ер нь тайлбарлалцсан зүгээр бах тий. Манайхан ч ингээл нэг юм химийн бодис мэт сольж гал ингээл бахан тэгэл нэг хураа юм сүү гаргаад авчдаг гэж ойлгоод байгаа шүү. За хураа сүүг бол ер нь бол нэм хөлдөөх хүүтний арга нэг нь халууны аргаар хатаах гэдэг хоёр арга байдаг. За тэгээд нэг юм за 3 4 давхар байшин шиг тийм өндөр йонкс байдаг. За тэгээд йонкстын дээрээс ер нь бол сүүг ингээд нөгөө дүүшний толгой шиг юм жижиг нөхтэй дүүшний толгой. Тэгээд тэрнгээр ерөнхийдөө сүүг ингээд одоо дээрээс цацдаг гэж ойлгож байна. За
За тэнгуү тэр дунд нь юм нэг халуун одоо уур байгаа. Одоо шүүсэн уураар ингээд тэр тухайн дээрээс ингэж унж байгаа тэр шүршүүр шиг ингээд унж байгаа сүү ингээд дундаас нь ингээд үлээхээр одоо тухайн тэр сүүнд байгаа нэг чийг нь өөрөө конденсац үсээд арилждаг. Яг тэнгуү доор яг ингээд нэг цас шиг одоо ингээд нэг сүүн хуурай сүүнийгээ үлдчихэж байгаа. За энэ л болохоор ер нь халууны арга гэж байгаа. За хүдний аргаар хөлдөх арга нь болохоор яг тэр халуун уурын оронд хүүтэн агаар бүр ингээд хасах 30 mm бас 25 mm хүүтэн агараар үлээчихэж байгаа. За тэнгууд бас шингэн ингээд нэг конденсац үсээд бас ингээд ууршаад ингээд гарчдаг. За тэгээд нэг хуурай байцсан үлдэхлээр тэр нь бол ерөнхийдөө хуурай сүүл болоод үлдчихдэг. Хадгалах хугацааны хувьд бол чинь 6-аас 1 жилийн хугацаанд бол яг хуурай байдлаар нь хадгалах боломжтой. Манай монголчуудыг нэг уламжлалт хуурай сүү бэлтгэдэг арга чинь нэг самбайд нэг сүүн дүрж байгаа ингээд наран тавиад хатаачдаг та тэрийг ингээд үрээд хуурай сүү гаргаж чаддаг. Угаасаа бас нэг түүхэндээ тийм уламжлал байдаг. За одоо яг тэр нэг сүү бэлтгэлийнх нь түүхийг аваад үзэхлээр бид нэг сүүний үйлдвэрлэлийг бас яг хөгжлийн түүхийг ярьж байхад яг дээр үеийн тэр нөгөө Чингис хааны үеийн баг баатруудын үед үйлдвэрлэл явж исэн байна гэдэг тийм дүгнэлт бол түүхчд гаргаж өгсөн л дээ. Тэгээд ер нь бол ингээд хуурай сүү гэдэг байдсан маань бас нэг тийм шинж зүйлч биш те ингээд хуучнаасаа угаасаа байдаг сүүгүүл удаан хугацаанд хадгалах тийм зорилттой зүйл байгаа. Ер нь бол хуурай сүүгээр бол одоо жишээ нь заримг байгаа. За заримг бол өөрөө яг хуурай сүүгээр хийгдсэн заримг бол илүү гоё юм хөвсгөр болж өгдөг. За нийт зарим нь ер нь 70 орчим хувь ингээд дотор юм жижиг хөөсөн зэрэг агаарууд байдаг. За тэгээ нэг долооход одоо юу гэдэг гоё хилэнд нь алдаад ингээд явдаг тийм зарим. Тэр хуурай бодисын агуулмж баг буюу хөдөө аж ахуйн зарим одоо сүүгээр хийсэн зарим хийх юм бол ерөнхийдөө нэлийн жоохон тийм өсөндөө тийм агаар багтай тийм зарим болно л гэсэн. За технологийн картын хувьд бол ингээд зарим байгаа. За йогурт гэж бүтээгдэхүүн байгаа. За йогурт бол ерөнхийдөө бас их хуурай сүүгээр хийх юм бол бас их гоё биежилт сайтай тийм бүтээгдэхүүн болж өгдөг. Нөгөөдөөс тетрапак савлгаатай сүү байгаа. За тетрапак савлгаатай сүү бол нэг урт удаан хугацаанд хадгалалтаах одоо тийм сүү бол байж өгдөг. За тэгээд ер нь тетрапак савлгаатай сүү бол ерөнхийдөө бас хуурай сүүгээр хийгээ явчихж байгаа. Тэгээ бол угаасаа нөгөө чанар доторх нөгөө орц юу гэдэг нөгөө найрлагын хувьд бол өөрчлөлт бол тий ер нь бол нэмэлт бол ерөөсөө байхгүй. За шингэн сүгээ утгах юм бол яг нөгөө шин сүүнд байдаг яг тэр амин дэм гэх юм уу те тэр ашигтай бактериуд бол ерөнхийдөө хуурай сүүнд арай бага гэсэн үг. Гэхдээ бол яхаа тэр тос юм уу те кальц юм уу уураг юм уу тэр агуулмж бол байна. Гэхдээ яг нэг шингэн сүүнд байдаг тэр ашигтай бактериуд ерөнхийдөө байхгүй л гэсэн үг. Дараагийн асуулт нь тэгээ ер нь бол одоо ингээд худалдааны хилцээрүүд ч юм уу одоо Монгол Солонгосын хооронд худалдааны хилцээр байгуулагдахад ажил хийсэг ажиллаж байна. Саяхан одоо Евразийн эдийн засгийн холбооны улсуудтай төр одоо хилцээр байгууллаа. Тэгэхээр одоо дахиад нөгөө эргээд төрөний таны нөгөө ярианы ихэнд эхлүүлдэг нөгөө том зах зээл манай жижигхэн зах зээл рүү орж ирэх. За ингээд нөгөө татварын нөгөө нэг хөнгөлтүүд байгаад байсан. Энэ хөнгөлтүүдийг одоо ингээд зарим бүтээгдэхүүн дээр ингээд багасдаг ч юм уу тодорхой квоттой болдог эсвэл бол тэглэгдэж байгаа ийм асуудлууд яриад. Тэгээ энэ худалдааны хилцээрүүд ер нь манай сүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сүү хувьцаат компанийн хувьд ер нь ямар өнцгөөс нь харж байгаа бол. За ер нь бол ингээд нөгөө за татваргүй болно гэдэг бол энэ үлээр эрсдэл шүү дээ. За ер нь худалдааны компани өөр ингээд нөгөө банк санхүү нөгөө худалдаа гэдэг бүх салбар дээр ажиллаад өцсөн үед бол за ер нь ингээд хямдхан болчих юм бол би Оросоос сүү оруулаад ирэх тагаа амархан байхгүй. За над бол баг нэг гэрээ мэрээ байгуулдаг нэг хуульч хэрэгтэй үерхгүй тэрийг бол би бол гэрээгээ шийдчих болно. За нэг нэгтлэн бодогч талин гаргах хүний хэрэг болох байх. За тэгээд нэг хэдэн ачигч хэрэг болох байх те хэдэн машины жолооч хэрэг болох байх. Тэгээд бусдаар бол ерөнхийдөө би нэг очиод нэг хойноос нэг том сүний үйлдвэртэй гэрээ байгуулаад нөгөөдхөө өдөртөө нэг 100 тонн сүү 200 тонн сүү импортлж оруулж ирээ тэрийгэ дэлгүүрүүд дээр тавиад зараад байгаа. Тэгээд дээр нэг 10% 20% шиг нэмээд зараад хахад миний нөгөө одоо жишээ нь бий болгож байгаа Монгол улсад бий болгож байгаа баялаг тий нөгөө талаас ажлын байр тэр нэг хүртээмжүүр айгу бага байхгүй. За би нэг 10 хүн дотор юм уу тий эсвэл 20 30 хүн дотор ингээд нэг гадаад худалдааны компани байгуулаад тэрийг бол ажилуулад борлуулалт хийгээд яг адилхан хэмжээний адилхан үнээр ашиг хийгээ явчих болж. Гэтэл нөгөө талдаа болохоор энэ үйлдвэр гэдэг зүйл чинь эн чинь зөвхөн ингээ манай сүүний үйлдвэрийн 700 ажилтан тий сүүний үйлдвэрч өөрөө ингээд 3 одоо ээлжээр 24 цаг тасралтгүй ажилдаг. Өнөөдөр өглөө ингээд 5 цагаас сүүний машин гараад өнөөдөр авчиж байгаа зүйл дараач өдрийн 5 цаг гэхэд нь бид нэр үйлдвэрүүд бэлэн болоо борлуулалтанд гаргаж чаддаг байхгүй. За тэгээд манай цүгөө өгч 2500 фермер байна.
Тэний ард ингээд нэг амьдарч байгаа улсууд байна тий. За тэгээд тээврийн жолооч нар за тэгээд нэг борлуулалтын түгээлт хийж байгаа жолооч нар ч гэдэг юм. Ингээд нөгөө бий болгож байгаа ажлын байраа харах юм бол худалдааны компаниг бодох юм бол хамаагүй илүү олон хүн ажлын байраар хангаад хамаагүй олон эдийн засгийн мөнгөний эргэлтийг дотооддоо бий болгоод байгаа байхгүй. Гаднаас оруулж ирэх яах юм тэр чинь ингээ нөгөө зарлаа нөгөө баг дараачийн өдөр нөгөө мөнгөө шууд гадагшаа шилжүүлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө доллараар байна уу, юанаар байна уу, рублээр байна уу. Эргээл нөгөө долларын эрэлт гэдэг зүйлүүд чинь юаны ханшийн эрэлт гэдэг зүйлүүд чинь л үсэл өдөр бол байнгын л би нөгөө одоо жишээ нь доллараар мөнгөө шилжүүлэх хэрэгтэй бол доллар аавна гэдэг өдөр болго надад доллар хэрэгтэй. Би төгрөгөөр малч төрөмүүдээс сүгэ аваад их юм бол надад төгрөгийн л хэрэгцээ гарч ирж шүү дээ. Тэр талаас аваад үзэх юм бол ер нь бол ингээ нэлээ эдийн засгийн хувьд бол өгөөж айгүй багтаа. Яг буцаад бид нэр нөгөө хөгжиж явж байгаа өдрөлөө хөгжүүлж байгаа ажлын байраа бий болгож байгаа зүйлээс эргээд нөгөө ухралтыг бий болгоно гэсэн. За хүмүүс бол яг хуу тэрийг ингээд нөгөө татваргүй болчихж байгаа юм чи Оросоос хямдхан суу орж ирж штэ гэж бодоод идэг байхгүй. Гэхдээ эргээд нөгөө нэг бид нөгөө 90 он 2000 он шиг л байнгын л нөгөө долларын аншиг өсөлт гэдэг зүйл чинь ингээл долларын хэрэгцээ гэдэг зүйл чинь. Яг тэгэхээр би жишээ нь худалдааны компани байгууллаа гэж бодоход байнгын долларын хэрэгцээг чинь бусдаас төрүүлж авахын тулд ингээ хэрэгцээ үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр эргээд нөгөө эдийн засаг гэдэг зүйл дотоодынхаа Монгол банкнда таньшин баригддаггүй те сангийн яам нь эдийн засгаа мэддэггүй. Ер нь бол хойноос нөгөө хараат байдаг ч гэдэг юм да урдаас хараад байдаг ч юм. Тэр нөхцөл байдал чинь ингээл болмол үүснэ л гэсэн үг. Тэгэхээр ялчгүй нөгөө дотоодын үйлдвэрлэл гэдэг зүйл бол өөрөө маш чухал. Одоо ингээд яг эдийн засаг энэ капитализм хөгжсөн том улсууд чинь одоо Трамп гэдэг бол одоо маш том капиталист шүү дээ. Тэгэхэд ингээл ерөнхийлөгч одоо дэлхийн номер 1 эдийн засгийн ерөнхийлөгч болчингуудаа хамгийн түрүүнд юу ярьж байгаа гэхээр яг энэ гайлын татварыг ярьж байгаа байхгүй. Манайх гайлын татвар одоо хэтэрхий их одоо хятад улсад тий давуу байдлыг олгосон байна. Одоо юм байхгүй гэл ингээл нэг хятад Америк нэгдсэн улсын одоо хятадтааны дэний эхэлж байгаа шалтгаан л энэ баг. Тэгэл яг дандаа л энэ татварын асуудал л байгаа байхгүй. Нөгөө талаасаа жишээ нь Монгол улс бас хаа очиж нэг 5% ингээд нэг импортын татвар байгаад исэн байж тээ тий. Тэгээ эннийхэн хүчинд бас ингээд тодорхой хэмжээнд бас ингээд нэг юм үйлдвэрлэл гэдэг юм нураад унчаагүй бас ингээд байгаад исэн байгаа байхгүй. Одоо өгчөөж хэлдэг юм ахэд. Гэтэл одоо жишээ нь бид нэр ингээд сүүлийн 10 жилийн хугацаанд энэ нэг дундад Азийн улсууд руу айгүй их бизнесүүд явж байна. Узбекистан, Кыргызстан, Казахстан гэдэг. Тэгээ тэнд айгүй их нэг салбар байгуулна, тэнд айгүй их боломж байна гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгээд за би бол яг тэр нэг боломжийг бол бас 100 байгаа гэж харахгүй байгаа. Ягаад гэвэл яг энэ Узбекистан, Кыргызстан, Казахстан улс чинь өөрөө яг энэ Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсдэр одоо баг 30-40 жил болцсон. Тэгээ үйлдвэрлэл хөгжөөгүй шалтгаан яг тэр байхгүй. Ямар ч татваргүй нөгөө том зах зээлээс том үйлдвэрлэгчнэр нь орж ирээ сүүгийн зарчдаг тий. Нөгөө худалдааны том компаниудын эзэд нь орсууд байгаад тэгээд бүх худалдааг нь хийждэг байх юм бол тийч үйлдвэрлэл хөгжих нөгөө фермер хөгжих тэр боломж болцооч ерөөс байхгүй шүү дээ. Чинь халт байгаа. Нөгөө тал нь хямдхан байх юм бол нөгөө иргэд хямдхныг нь л аваад яваад байна. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг нь хөгжиж юм иргэдийн амьдрал сайжирч юм бол үгүй. Тэгээд ингээ эцсийн үндэ яг бид нэг 5% татвараараа хамгаалагдсан ч гэсэн ингээд иргэд очиод харахад манай Монгол улс чинь бас нөгөө зарим улс бас илүү хурдтай хөгжсөн байгаа. Манай үйлдвэрлэл чинь бас харьцуулах юм бол хамаагүй гайгүй болцсон. Бараг тэндээ ингээ бид нэр салбар үйлдвэр байгуулын энэ төргээ яриад хөрөнгө оруулалтын эдгээр хийнгээ яриа явж байгаа нь бас нэг талын бас нэг авартай юм байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нэг импортын татварыг бас нэмэгдүүлэх тал дээр ажиллах. Нөгөө талдаа яг за энэ нөгөө бараа бүтээгдэхүүний үн өснө гэж бодоод байгаа бол тэгвэл нөөтөө бууруулчих л та. Тэ? Одоо юу гэдэг нь импортын татварыг 15% болгоод зөрүүлээд нөөтийг нь 5% болгочих л та. Тэгэх юм бол дотоод одоо худалдаа үйлчлэгээний салбарын өртөгөөрөө 5%-аар буурна. Нөгөө талдаа бол импортоор орж иж байгаа бүтээгдэхүүний үн өсөхгүй хинэнд нь байлгана гэж тийм. Тиймэрхүү бас энэ нөгөө яг татварын реформ дээр бас тийм өөрчлөлтүүдийг харахгүй бол манайхан ч ингээл нөгөө яг нөөтөө нэг бол дандаа салгаж яриад байгаа байхгүй. Нэг бол нөөтийг ингээл 5% болгож бууруулна. Эсвэл нөөтийн буцаа олголтыг 5% болгож нэмэгдүүлэн ч юм уу. Эсвэл хувийн орлогын албан төрийн 1% болгоно ч гэдэг юм ингээд яриад байдаг. Тэнгүүд нөгөө сангийн яам нь орлого нь багах болчихлоор болохгүй гэж суугаад байдаг. Тэгвэл зөрүүлээд бас юм чинь нөгөө нэмэгдүүлэх шаардлагатай бас хамгаалах нэг талаас нь хамгаалалт нөгөө талаас бас нөөцийн орлогыг нэмэгдүүлээд бусад тэр нөгөө бууруулах шаардлагатай юмнуудыг бууруулах тэр боломжуудыг нь дээжих тийм татварууд байгаа шүү дээ бид нарт тий. Бид нэр одоо жишээ нөгөө автомашин импортын татвар байна тий. Одоо ийм олон төвчрэлтэй манайхан ингээд зам нэмж барина гэдэг. Гэтэл жишээ нь энэ гэртээ хараад байшингийнхаа гадаа машин тавих гэхээр машины зөксөд баг.
ажлынхаа гадаа ирээд машина тавих гэхээр ажлын офисын гадаа машины зогсоол байхгүй. Тийм байх чинь зам нэмж тавиад ялгаа байхгүй шүү дээ. Нөгөө зогсоол байхгүй юм чинь. Тэгэхээр ер нь бол нэг энэ бас автомашины татварыг нэмэгдүүлэх шаардлага бол байж л байгаа. Одоо бид нэр ингээд нэг одоо энэ хойно чинь нэг 100000 Prius-ны батарей болцсон. Одоо тэр 100000 Prius-ны батарей чинь өөрөө цөмийн хаягдлаас 10 дахин их хортой хаягдл гэж байгаа байхгүй. Гэтэл ингээд нөгөө ямар ч татваргүй тий ингээд олигтой татвар тавихгүйгээр ингээд Япон улсад одоо үйлдвэрлэсэн одоо Япон улсад тэр машинууд чи асар өндөр ингээд зардал гаргаж тэрийг нөгөө хоргоо болгож ингэж болж яаж байгаа ш. Тэнгүү тэр ингээд зардлыг нь зүгээр баг хэмнээд манайх өөрсдөө баг тэрийг худалдаж аваад энэ ч ингээд асар том эрсдэлтэй бас бизнес хийгээ яваад иж болохгүй юм шиг харагдаад байна. Ер нь бол яг нөгөө эдийн засгийн тийм байсан баг л та. Тэгээд болцсон худалдан авч чадвар модортой холбоотой. Одоо бол ер нь бол дараагийн шатны шийдвэрүүдийг гаргачих цаг нь бараг болчиход байгаа. Лаунс руу нөгөө ерөнхийлөгчийн айлчлалаар явж байгаа. Лаунс бол юу юм л шүү дээ. Хуучин машин таг хоригдсон. Тэгээд тэнд чинь шинэ машинууд орж ирж байна. Гэхдээ шинэ машинуудын насжилт гээл нөгөө байгальд үзүүлж байгаа хорны нөлөө өдр. Тэгээд тэгэхээр одоо боломжтойнууд машин авч боломжгүй нь зүгээр л нөгөө нийтийн тээвэр риск болно дуу мопед аваад яваад байх болно. Ер нь бол яг энэ батарейтай холбоотой асуудлууд дээр миний хувьд бол байр суурь ер нь яг оруулж ирэхэд нь за тэгвэл тухайн батарей тодорхой хугацааны дараа бол устгагдсан шүү дээ. Тэр чинь 10 жилийн дараа юм уу ингээл одоо баланс юунаас хасагдал. Тэгэхээр тэр хасагдах зардлын ерөнхийдөө гайлаар орж ирэхэд нь бас утилизаци буюу нэг устгах гэж ярина те. Одоо юу гэдэг нь буулгач гэдэг юм. Тэр зардлыг нь бас юу н орж ирэхэд нь л шууд төрүүлд авчмаар юм шиг байна. Тэгээ тэрийг авангуудаа одоо банкнд хадгалдаг юм уу эсвэл нэг үн цаасанд хадгалдаг юм уу те. Тэгж жаад нөгөөх нь юунд усангууд нь тэр мөнгөөр нь одоо тэр нэг тодорхой сан үсгээ тэрнгээр нь одоо энэ аюулгүйгээр устгадаг болдог юм уу тэр ажлуудын зохион байгуулахгүй бол яг ингээд нэг хотынхон ойролцоо ингээд цөмийн хаягдлаас илүү хортой хаягдлын чинь ингээд цөлөөлөд хаяад байвал бас жон буруу гэж боддог. Тэгээ яхад би нэг машины импортыг ярьдаг нэг эдийн засгийн чөлөөт худалдааны бас хилцэл дээр чинь Японтай байсан шүү дээ. Тэгээ ер нь бол ингээд 90% алдагдaltaй бол явж байгаа. Одоо Японоос орж ирж байгаа баруун нэг татваргүй орж ирж байгаа болохоор. Тэгэхээр тиймэрхүү юмуд бас яг нэг зах зээл бас дотоодынхаа зах зээл боломжоо харж иж явахгүй л бид нэр зөрүүлээд бас ингээ Япон улс руу ингээ амар экспорт хийгээд байгаа зүйл ерөөс байхгүй. Тий. Манай потенциал ч өөрөө тэр боломжийг бас нэг дотоодын экспорт хийгээд Японы зах зээл ч өөр хамгаалж байгаа байхгүй бас тэрхүү. Эсвэргээрээ бас одоо сая нөгөө нэг солонгосын хэлэлцээр дээр ч дахиад нэг асуудлууд ирж солонгосоос бас тодорхой хэмжээний хуучин автомашинуудын асуудал яригдчихэж байгаа. Дээрээс нь хамгийн гол яригдчихэж байгаа юм чи нөгөө ашиглалтанд дууссан дугуй. Тэндээ нөгөө шаардлага анхаа болцсон. Гэтэл манайхан нөгөө хуучин дугуй оруулж ирээд тэр эдэр бол бас орчихсон л бас хоёр талаас хилцэл хийгдэл явж илээ. Гэхдээ бол одоо бас бид чинь нэг үе бодвол бас арай өөр төвшөнд ярих цаг нь болчихсон учраас заавал тийм одоо хуучин дугуйны одоо хаймар авчирч бурчлах ч юм уу саяны ярьдгаар баахан батарейны оршуулгын газар болгох тийм зүйлүүдийг бол бас бодох цаг нь болсон л байх гэж байна. За хоёлаа дараагийнхаа асуудлууд гэхээр одоо яг 26 онд шүү зэт компани ямар том одоо зүйлүүд дээр төслүүд дээр ч гэх юм уу да ямар бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байна. За бидний хувьд бол ер нь компани үйл ажиллагаа бол ер нь нэлээд эрчтэй нэмэгдээд бол явж байгаа. За энэ жил бид нөгөө сүү 2 төслийн маань үйлдвэр хүчин чармайлт 2 дахь нэмэгдүүлэх төсөл маань бол нээлттэй хийн. За үйлдвэрлэл маань ашиглалтнаар одоо ер нь бол барилгын ажил дууссан. Улсын комисс хүлээлгээд өгсөн. Тэгээд тоног төхөөрөмж оруулж ирээд өгсөрцөн. Одоо туршилт чигдрүүлэлтийн ажилд бол явж байгаа. Тэгэхээр ингээд энэ намраас эхлээд бол ингээд үйлдвэрлэлийн хүчин чадал маань өдөртөө 400 сая тонн сүү одоо хүлээ авах хүчин чадалтай болчихж байгаа. Нөгөө талаасаа бас яг нэг фермерүүдийн маань чадвар бас жилээр ихсэн бол нэмэгдэж байгаа. За фермийн аж ахуйг эрхлэх сонирхолтой иргэдийн тоо, бизнесмэнүүдийн тоо бас нэлээд нэмэгдэж байна. Тэр энэ хэрээрээ ч гэсэн ерөнхийдөө үдэ аж ахуйн сүүний хэмжээ бас нэмэгдээд бол явж байгаа. За энэ жил дээр бидний хувьд бараг 38 сая литр сүү үдэ аж ахуйгаас бол бэлтчихнэ гэж ерөнхийдөө бол харж байгаа. Энэ хэмжээний ерөнхийдөө одоо бол энд бол бэлтсэн бол яваад байгаа. За тэгээд энэ үйлдвэрлэлийн за бидний хувьд одоо бас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд сүүсэн бүтээгдэхүүнүүд бол байдаг. Одоо зарим бислэгч гэдэг юм уу те ингээд аяг өндөр хэмжээгээр орж ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бас тодорхой хэмжээнд одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлдвэрлэл дээр шин шугам нэмэгдүүлэх тал дээр бол мэдээж бол ажиллана. За шин бүтээгдэхүүнүүд гаргах те үйлдвэрлэлийн
тоног төхөөрөмж өөрөө 100% шинжлэгдэж байгаа болохоор бас үйлдвэрлэлийн нэг хадгалах хугацаа тий чанаруудс нэлийн сайжраад ирж хадгалах хугацаа бас нэмэгдүүлэх төр боломжууд нэмэгдэнэ. Энэ нь өөрөө эргээд нэг өдөө орнотгийн хэрэглэгчд рүү хүрэх төр боломжийг бас нэмэгдүүлээд өчөж байгаа. За одоо манай бид нэг Монгол улсын уугуул үйлдвэр гэдэг ингээ ярихлаар ер нь бас зарим нэг улсуудын дотор цаан сүүвчэд компани нэлээд хуучин байхаа үйлдвэрийн тоног төхөөрөмж хэмжээ хуучирсан байхаа гэж бодоод байдаг. За ер нь бол 2009 онд бол ер нь тоног төхөөрөмжийг бол бүрэн яг үндсэн системийг бол шинжилсэн. Тэрнээс хойш бол ерөнхийдөө ингээд чатаратайгаа жил болгон ерөнхийдөө тоног төхөөрөмжөө шинжилээд яваад байдаг. За яг өнөөдрийн байдлаар бол одоо манай үйлдвэрийн хамгийн хуучин тоног төхөөрөмж бол 2015 онд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж. Бусад тоног төхөөрөмжүүд бүгдээрээ тэрнээс хойш үйлдвэрлэгдсэн. Тэгээд нэг шингэн үнс гэдэг зүйл чинь өөрөө ингээд байнгын үйлдвэрлэл хэрэглээ гэдэг ингээд нөгөө хэрэглээ зогсолтгүй явж идэг болохоор ер нь бол нэг илэгдэл айгүй ихтэй. Гэхдээ ер нь бол ингээд хамгийн хуучин 15 он гэхлээр ер нь 11 жил ашиглагдсан тоног төхөөрөмж байна гэсэн. Бусд нь бол тэрнээс бүгдээрээ хойш буюу шинэ тоног төхөөрөмжүүд бол байгаа даа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нэр шинэ тоног төхөөрөмжүүдээ шинжлэх ажлуудаа бол тасралтгүй хийгээд явна. За тэгэхээр энэ 15 чинь 16 17 гэх ингээл нэг тасралтгүй явна гэсэн. Тасралтгүй 24 цаг явахар чи тий. Илэгдэл харагдал. Зайлшгүй нэг шинжлэх шаардлага санаасаа байгаад байгаа шиг. Ер нь бидний энэ жил яг хүнсний өсгөлийн хүрээнд бас яг шинээр нэвтрүүлж байгаа тоног төхөөрөмжүүд бол бид нар яг одоо чинь сүүсэн бүтээгдэхүүн шингэн хүнсний үйлдвэрлэл дээр одоо GIA гэд Германы бас Krones гэд Германы тоног төхөөрөмжүүд бид нар яг тэр тоног төхөөрөмжүүдийг шинэ үйлдвэртээ бол нэвтрүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө эргээд бас яг хамгийн сүүлийн үеийн за нэг баг хэмэл оюун ухаан дээр суурилж ажиллах тийм боломжтой, тэр систем суулгах боломжтой тийм ерөөхдөө тоног төхөөрөмжүүд ороод ирчихэж байгаа. Хэмэл оюун ухаан гэснээс энэ дижитал за тэгээд энэ хэмэл оюун ухаан үйлдвэрлэлийн салбарт нөгөө робот гэд энэ чиглэл рүү яваад байдаг. Тоног төхөөрөмжийн хувьд ер нь роботчсан ч юм уу автоматичсан тоног төхөөрөмжүүд бас сүүлийн үеийн шинжлэгдэж орж ирж байгаа. Энэ нөгөө нэг ажиллах хүч болоод нөгөө шинэ техник технологиудын одоо асуудал үйлдвэр дээр гарч байгаа. Одоо яг энэ шинэ үйлдвэр сүү 2 төслийн хүрээнд бол яг энэ ажлууд бол хийгдээд явж байгаа. Нэг конвейержуулах, автоматжуулах, за автомат агуулгах буюу нэг дотор нь нөгөө одоо энэ роботууд ингээд нөгөө юм зөөж идэг те. Энэ ажлууд бол хийгдээд байна. Энэ өөрөө эргээд нөгөө нэгж ажилтны бүтээмжийг л нэмж өгч байгаа юм л да. Тэгээ илүү нөгөө тухайн ажилтнаас гарч байгаа уур чадварыг нэмэгдүүлж өгнө гэдэг ч юм уу те. Тэгэхээр л одоо нэг хөдөлмөрийн зах зээл дээр ч юм бол бас ажиллах хүч нэлээд хавар шүү дээ. Бас нөгөө ажлын дундуур хэлсэн. Энэ Монгол улс бол манай хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолтой улс нэг хүн ам зүйтэй. Тэгэхээр бид нэр аль болох нэг ч хүнээ зүгээр ингээ биеэрээ физикли те ингээ нэг ингээ юм нааш цааш ингээ зөөгөөд байдаг. Одоо тийм бүтээмжтэй ажиллаас илүүтэйгээр одоо тэрийг ингээ зүүж идэг роботуудыг өдөртөө сууж идэг те ингээ нэг 100 робот өдөртөө сууж идэг нэг хүн бэлтгэн Монгол улсад илүү хэрэгтэй байхгүй илүү бүтээмж өндөртэй болно. Тэгжээж бид нэрс өөрчлөлт чадвар дээр илүү даваа байдлыг олж авах гэдэг. Тэр талаасаа бол ерөнхийдөө бол явж байгаа. Тэгээ яг энэ шинэ үйлдвэрлэлийн төсөл маань бол яг шинэ автомат конвейер болон автомат агуулгын ерөнхийдөө төсөл иж бүрэн шилэгдээд бол явж байгаа. Хүний нөөц гэдэг тэгэхээр ер нь сүү хувьцат компани хүний нөөц 700-аар ажилтнтай. Тэгээд хүний нөөц болоод энэ компани нийгмийн хариуцлага шийдэв юм уу? Ажилчдыг одоо ая тухтай ажиллах орчин нөхцлөөр хангах, ажилчдынхаа даах амьдралыг одоо сайжруулахын чиглэлээр бас олон ажлуудыг хийж ирсэн. Сүүлийн үед одоо энэ чиглэлийн ажлууд ямар ажлууд хийв? За ер нь бол бид нэр шинэ хүүхдийн цэцэрлэг бол барьсан. За 120 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг. Тэгэхээр ер нь бол ажилчид манд тухайн цэцэрлэг хүүхдүүдэд бол үнгүү явуулж байгаа. Тэгэхээр өглөө ажилдаа ирээд орой тарахтаа бол ингээд хүүхдтэйгээ ирээд хүүхдтэйгээ буцаа явуучих боломжтой. Тийм аа. Тэгээ сүн өөрийн гэсэн цэцэрлэгтэй болоод үйл ажиллагаа явуулж байгаа. Нөгөө талаас нь бас ажилчдын өөрсдийн фитнестэй бол болсон байж байгаа. Тэгэхээр ажилчдаас өглөө ээлж буугаад юм уу фитнест явахаа эсвэл орой ажиллаа тараад юм уу ажил эхлэхийн өмнө ч юм уу тийм ингээд нөгөө ер нь фитнест явах тэр боломжийг бол бүрдүүлээд өгсөн. За тэгээд бид нар бас одоо 90 оны ховчлолын үе ирэх юм уу ерөөдөө нөгөө яг тухайн үед бас нэг төв офисын барилга алдсан байсан. Тэгээд тэрийгээ бас судалдаж аваад эргээд саад ерөөдөө шинэ офис руу нөгөөд орсон байж байгаа. Тийм тэгээд магчад нийт 40 сүүний машинтай. Тэгээд сүүний 40 машин маань бол ерөөдөө төчүүлээ шинжлэгдсэн шинэ машинууд бол явдаг. Бас борлуулалтын нэг 70 гаруй машинтай. Борлуулалтын бас 70 машин дээр бас шиг шинэ машинууд явдаг. За энэ бол өөрөө эргээд нөгөө манай сүү гэдэг бүтээгдэхүүн маань
маш богинохуу хадгалалтын маш нарийн гор юм шаардна. Нөгөө талаас маш хурдан ингээд гашилж муудах эрсдэлтэй бүтээгдэхүүн болохоор одоо бидний хувьд одоо яг гэдэг сүүнд явж байгаа машин маань энэ тэнд эвдрээ зогсох айгуу том эрсдэл болчиход байдаг нэг сүү гашлах эрсдэл. Нөгөө талаасаа бас ингээд 200-300 км энэ цаанаас тээвэрлж авчираад 24 цаг ажиллаад тэгээд бас ингээд сабаглаа үнэтэй дэлхийн сүүлийн үеийн технологийн сабаглаа бодлын машинаас авлаад тийм сабаглаа бодлыг хийцэн машин одоо тэр бүтээгдэхүүнийг дэлгүүрлөө хүргэх явц дээр борлуулалтын машин бас эвдрээ зогсчих юм бол ингээд өмнө нь хийсэн бүх нөгөө цаг хугацаа зардал өөрөө ингээд зардал болох эрсдэл байдаг учраас бас бид нээс борлуулалтын машин дээр яг хөргөлт нь баталгаатай ажилтдаг тий эвдрэл гэмтлийг одоо урчилж засах боломжтой гэдэг талаасаа бол ингээд ерөөдөө шинэ машин бол аваад яваад байдаг. Ажилтнуудын нөгөө нийгмийн асуудал гээд ярьсан сүултээ нөгөө мэдээний харж ирсэн нөгөө тодорхой нэг орон байрны тий нөгөө амьдрах орчныг сайжруулах дэмжлэгүүдийг бас өгсөн харагдчихжээ. Жил болгон энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэг. Ер нь бол за нэг тухайн жилийн үйл ажиллагаа ашиг нөгөө талаасаа бас нөгөө тэгш ойтой жил энтрээ бас харна л да. Тэгээ бас нөгөө хэдэн ажилтнаас хүсэлт ирсэн энтрээ бол харж хаад компани тузын зүгээс бол яг туз дээр бид нэр энэ шийдвэрүүдийг бол гаргадаг. За тэгээд энэ жил ихэд ерөнхийдөө нэг 50 сая төгрөгийн орон байрны одоо урчилгаа эсвэл ашаа байшингаа сайжруулах гэдэг юм уу ажилчдаа бол энэ жил бол 4 ажилтан дээр бол яг юм боломжийг л нээж өгсөн байж байгаа. Энэ бол жил болгон тогтмол явж байгаа. Одоо сүүлийн баг энэ 20 жил байна уу те. Бараг 20 жил болж байгаа хаа. Энэ бол тогтмол хийгдэж явж байгаа. Тэгээ энэгээр бас одоо компани удирдлага тузын гишүүч гэсэн бас маш их бахархдаг. Одоо энэ чинь энэ тоогоор бол бас ингээд хүмүүсийн амьдрах орчин те ажлын сэтгэл хамжиг бол нэмэгдүүлээд явж байгаа. Амьдралын чанарыг бас сайжруулаад явж байгаа гэж хардаг. Өмнө нь бас худалдаа ажилтнуудын танхимын одоо ерөнхийлөгчийн сонгуульдаас оролцох шийдвэр гаргаад бас нэг оролцож ирсэн. Тэгээ олон нийтийн байгууллагууд олон нийтийн ийм байгууллагыг удирдах ер нь юунаас нь харахад бол олон нийтийн байгууллагууд бол орж ажиллаж байгаагүй. Дандаа энэ аж ахуйн нэгж бизнесийн байгууллагууд явж ирсэн. Тухайн үед та бас нэг өөрчлөлт хийж үзье гэж бодоод бас ийм шийдвэрийг гаргаж ирсэн үү. Тухайн үед бол бас танхимын ерөнхийлөгчийн сонгуульд ажиллаж байсан. Өмнө нь худалдаа ажилтнуудын танхимын нэг өдөрт зөвлөлийн одоо гишүүнээр бас ажиллаж ирсэн. Тэгээ ер нь бол яг өдөр зөвлөлийн гишүүнээр бас нэлээд олон жил ажиллаад үзсэн. За тэгээ танхим гэдэг өөрөө ямар чухал байгууллага вэ гэдэг бол мэддэг. За танхим бол өөрөө яг ингээд тухайн одоо Монгол улсын эдийн засгийг удирж байгаа төр талаас удирж байгаа одоо ерөнхий сайд гэж хүнтэй яг ингээд нөгөө нэг төвшөнд те харцны нэг төвшөнд ингэж харилцдаг. Тэгээ хувийн хвшлийн эрх ашигыг 100% хамгаалдаг. Нөгөө талаасаа яг одоо энэ эдийн засгийн реформ чигийг те илүү хувийн хвшил бизнес дээр одоо хийхэд аль болох тэр нааштай орчныг бүрдүүлэх тал дээр бол яг тэр нэг төвшөнд ярилцж чаддаг ерөнхийдөө хүн гэж ерөнхийдөө би бол хардаг. Тэгээд ер нь бол яг хавдаг чи 2023 оны сонгуул дээр одоо тухайд бол нэг одоо нэг төвшин ерхийлэгч болдог сонгуул дээр л яг нэг төвшин хатал өрсөлдөж ирсэн. Тухайд 11 хүн өрсөлдөж ирсэн ба ер нь хамгийн олон нэр дэвшигчтэй сонгуул болсон баг тийм нэр дэвшигчтэй байсан. Тэгсэн. Тэгээд өрсөлдөж ирсэн. Тэгээд тухайн өрсөлдөж байхад бол би бол яг за банкны салбар 5 жил, за гадаад худалдаа уул уурхай нийлээ 5 жил, за яг хөдөө аж ахуй одоо сүү тэ хүнсний үйлдвэрлэл тал дээр 5 жил, за тэгээд лендэмэн арт гэдэг ерөнхийдөө энэ хөрөнгийн зах зээл финтек чиглэл дээр нэг 5 жил ажилласан байсан. За тэгээд ер нь 20 жил ажиллажлаа. За тэгээд ер нь аль нэг ингээ салбар ч юм уу аль нэг компани гэхээс илүүтэйгээр ер нь яг энэ бизнесийн салбарыг нийтэд нь ер нь ингээд хамгаалсан. Ерөнхийдөө нийтэд нь юм гоё болгосон ажлыг ер нь хариуцж хий тэ энэ дээр ерөнхийдөө өрсөлдөе гэдэг талаасаа бол өрсөлдөж нэр дэвшээд өрсөлдөж байсан. Тэгэл ямар ч гэсэн ингээд нэг өрсөлдөн гэдгээ мэдэгдэл яг тусдал нь явсан. Тэгэхээр одоо сүү хувьцаат компани ирэх одоо юу гэдэг 5 жилийн хугацаанд ч гэдэм үү зах зээлийг яаж өргөжүүлэх бол илүү одоо дараагийн шатанд манай сүүний салбарыг сүүн бүтээгдэхүүний салбарыг түрүүний таны хэлдэг одоо Монгол хүний дундаж хэрэглээг 400 мл л одоо ойртуулахын тулд та бүхний тавьсан зорилго төлөвлөгөө юу бол? За ер нь бол яг хэрэглээ талаасаа бидний нөгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас одоо юу гэдэг бидний үеч гэдэг юм уу те эсвэл
бидний дээдлийн үеч гэдэг юм ингээд ер нь ингээд нөгөө сүн хэрэглээ. За одоо чинь нэг юм сүдэ цай уухлаар ингээд би сүүгээс хэрэгдэг гэж яриад байдаг. Гэтэл тухайн 1 литр одоо сүдэ цайны чинь нэг 200 мл ч юм уу юу л байгаа шүү дээ. Ер нь бол нэг сүүл байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээ хэдэн хуваагаад одоо 1 литр сүдэ цай нэг өдөрт уудаг хүмүүс л хавар шүү дээ. Тэгэхээр ингээд нэг хэрэглээгээ бодлоор маш бага бол байгаад байдаг. Тэгэхээр энэ хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр яаж ажиллах болох юм гэхээр одоо энэ үдийн сүх хөтөлбөр гэж байгаа тийм. Ер нь бол яг энэ Хятад улсын 95 оноос хойш хэрэгжиж байгаа бас нэг бодлогын хүрээнд яг энэ хэрэглээг нь багаас нь ингээд сургах энэ хэрэглээ бол айгүй чухал байгаа. Тэгэхээр үдийн сүх хөтөлбөр л өөрөө яг энэ хэрэглээг цаашдаа нэмэгдүүлэх, Монгол хүн сүгээ буцааж хэрэглэдэг болох яг энэ хэрэглээнээр бол маш чухал юм байлээ. Тэгээд одоо бид нэр чи бодлоо ингээд дундаж өндрөөр урд гшөөсөө навхан болцсон шүү дээ. Ер нь л уг нь өндөр байдаг байсан. Тэгэхээр буцаад ингээд ер нь бол энэ хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага бол байгаа гэж харж байгаа. Энэ дээр бол яг энэ үдийн сүх хөтөлбөр бол бас маш их том дэм болж өгч байгаа. Бидний хувьд ч гэсэн бас нөгөө компанийн хувьд яг энэ Монгол хүн сүгээ хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр одоо жишээ нь манай ингээд 200 мг-тай сүү дэлгүүр дээр 2000 төгрөгөөр зарагддаг байхгүй. Тэнгүүд бид нэр яг энэ үдийн сүх хөтөлбөрт хамрагдж байгаа одоо энэ дунд сургуулиуд дээр 1100 төгрөгөөр зардаг. Боёо энэ өөргөө эргээд Монгол улстай хэрэгтэй одоо нийгмийн өрсөлдөөн бид нэр бас хийх ёстой. Нөгөө талаасаа бас энэ ч өөрөө ирээдүйн угаасаа бидний хэрэглэгчээ бас бэлдэж байгаа хэрэглээг бас бэлдэж байгаа гэдэг талаасаа бол ингээд ер нь үнийг нь багаар тавьж өгөө тодорхой хэмжээнд бас ингээд нийгмийн өрсөлдөөн ингээд ажиллаж байгаа. Энэ бол өөрөө ингээд урт хугацаанд бол бас энэ хэрэглээг нэмэгдүүлэх энэ боломжийг бол үүсгэж өгнө гэж харж байгаа. Нөгөө талаасаа бол бас яг бид нэг юм ер нь мартагдсан юм алдагдсан юм нөгөө бас хэрэглээнүүд бас нэг эргээд сэргээх энэ дээр яг зуны үйлрлийн интернет гиз цагаалах ёс ч гэдэг юм уу те энийг бас нэг эргүүлж сэргээх тэр боломжийг бас аль болох сурчлага таниулах байдлаар бас ингэ таниулаад явж байгаа. Мэдээж нөгөө талаасаа бас яг шинэ хэрэглээнүүд дагаж орж ирээд сүүсэн бүтээгдэхүүнүүдэд дагаж хэрэгжилж байгаа залуучууд ч гэсэн маш их байна. Тэгэхээр тэр шинэ хэрэглээ дэлхийд дахинд гарч ирж байгаа хэрэглээнүүдийг бас нэлээд дагаж нэвтрүүлэх тийм бол сонирхол байгаа. Ер нь бол нэг хэсэг чинь бас нэг амтны гаралтай тос өөгч юм бас их хортой юм байна болохгүй юм байна гэдэг алс тэрийн нэмэгдэх зүрх суцгээ яваад байсан. Тэгээ сүүлдээ бол одоо ер нь нэг амтны гаралтай тос өөгч нь өөрөө тархины үйл ажиллагаанд айгүй хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр энийг яг нэг зөв хэрэглэх хэрэгтэй гэдэг чинь эргээд бас яг энэ нэг сүүсэн бүтээгдэхүүн амтны гаралтай бүтээгдэхүүнүүд өөрөө яг дэлхийн нийтээр бас нэлээд хэрэглээ бол өөрөө нэмэгдээд ирж байгаа. Энэ трендээр буцаад ирж байгаа болохоор одоо 10 жилийн өмнө чинь эсэргээр ингээд хэрэглээ багасгадаг тийм тренд байсан бол одоо эсэргээр яг ингээд ер нь тренд ингээд нэмэгдүүлдэг тийм чиглэл рүүгээ явж байгаа. Тэгээд энэ үрээр нэг тархины үйл ажиллагаанд эрг сайн нөлөөтэй гэдэг талаас нь бол явж байгаа болохоор энэ чиглэлийн бас нэг мэдээллийг аль болох хурдан иргэдэд хүргэхтэй хэрэглэгч нартай хүргэх тань мэдүүлэх талын ажлуудыг бол хийгээл явж байгаа. За баярлалаа танд. Та хоёрос нэлээ ингээд яриа суугаад байвал нөгөө уламжлалттай хэрэглээтэй холбоотой, мал аж ахуйтайгаа холбоотой, ахуй амьдралтайгаа холбоотой ингээд нэлээд өргөн яриа болоод явах байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад сайхан дэлгэрэнгүй компанийнхаа талаар болоод хувийнхаа одоо талаар сайхан ярилцлага хийсэн танд баярлалаа. Тэгээ сүү хувьцаат компанийнхаа одоо нийт хамт олон за мөн дээрээс нь сүү хувьцаат компани руу одоо сүүгээ нийлүүлж байгаа одоо 2500 харилцагч. Тэгээ та бүхэнд амжилтыг хүсье. Тэгээд өнөөдөр урилга хүлээж авч ирсэнд танд дахин талархлаа илэрхийлье баярлалаа. За энэ подкаст бас урьж оролцуулсан танхимынхаа хамт олон бол манай захиралтай бас баярлалаа. За